Одоо хоёулаа яг энэ подкаст яг хоёр хөл. Ерөөсөө үгүй л ганцаараа. Танах ч харин уруулаа. Ер нь бол манайх төрөл. Манай хөл болохоор таны фильм. Зүгээр тийм уншинтай ч шүү. Тэгээд манай нөхөр таны бай. Тэгээд уншин дээр байж гэж шүү дээ. Тэгээд энэ дээрсэн байгаа. Одоо би сайн нэг 5 ширхэг дугаар яг гэсэн байна. Оо интернет ингээд ивцсэн шүү 3 хоног. Интернет оронгууд гэж. Threads, X, Facebook, гэнцэг бол утгагүй болсон. Энэ подкастын санаа болоод бүр хаа шиг. Би юу яаж юм аа. Тэр чи юу яаж юм. Би өөр яг 14 оноос биш тааж ихтэй юм бодчихсон. Чи миний зорьсон мөрөлийг илэрж байгаа. вау. Нийт баярлалаа гэж баярлалаа. Сайн хүмүүс минь бүгдээрээ Мичико подкастынхаа хамгийн ихний дугаараар уулзж байна. За энэ удаагийн маань дугаарын зочноор маш хүндтэй нэгэн эрхэм хүрэлцэн ирсэн байгаа. За тэр бол комедиан, улс төрч, бизнес эрхлэгч, Шон Инглиш сургуулийн төвийн үүсгэн байгуулагч, инфлюенсер, NBA Talk-ийн хөтлөгч, Авьяаслаг монголчууд шоуны шилдэг оролцогч, ардын багш Амарч ах маань хүрэлцэн ирсэн байна. Thank you. Wow. Анх удаага бас нэг юм уншин сонсч үзсэн шүү дээ. Аха би нэг бас чэйжлэх гэж хэд өдөр болсон байгаа гэх. Тийм. Вау. Гоё. Нэрэнгээс орхисон юм байна уу? Амарчин подкастыг гэж хэлэхээ би яг сайн орхичлоо. Яг өөрөөхөө. Подкаст байгаа юм тийм. Тийм, санаачлагч гэж хэлэх хэрэгтэй. Тийм, маргааш бас уулуурхаа ассоциацид хөтөө явж байгаа. Би бас уулуурхаан салбарт сурсан байгаа. Аха. Улс төрд байгаа тийм. Тийм. Улс төрч хэлсэн. Шон үсгэн байгуулагч Universal. Аха. За тэгээд зөндөө юм байгаа дөө байгаа. Гарч ирэх баг тийм. Сүүлд яг Амарч ахыг 11 ажил зэрэг гэдэг гэж сонссон шүү дээ. Тэнд бас яг юу байгаад байна. Тийм, дуйтагдаагүй. Аха. Тэгээ санаж байна. Тэгээ яг найз нөхдөдөө нийлж тэг юм зардагч ажил байна, оруулж ирдэг ажлууд байна тийм. Тэгэл тэгэл жижиг сэжиг юм зөндөө байгаа дөө. За энэ бол яг подкастын маань хамгийн ихний дугаар болж байгаа. Тэгээд яг одоо зочиндоо болон үзэгч нартай энэ подкастын хаг зорилгыг хэлчих гэж бодож байна. Ер нь манай Монголд хүүхдүүдийн мэрэгжил сонголтын дээр яг нэг юм подкаст ч юм уу тийм яг тийм одоо хийж байгаа үйл ажиллагаа нарай жоохон бага идэг юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Ер нь яг ямар мэрэгжил яг юу хийж ин гэдэг ойлголт хүүхдүүдэд нэх байдаг юм шиг. Одоо би өөрийнхөө хувьд зүгээр жишээ нь маш азтай гэж боддог байхгүй. Зүгээр ингэж явж байгаа л нэг хөдөө аж ахуйн сургуулийн эдийн засгийн бизнесийн сургууль руу ороод тэгээ бизнесийн удирдлага мэрэгчлэр төгссөн. За тэгээ яг сургуулаа төгсчүүд бол маркетинг чиглэлээр ажиллах боломж бол надад гарч ирсэн. Тэгээд би яг маркетинг руу орж ажиллаж байхдаа би яг туртай юм олцсон юм ба штэ гэж мэдэрч ирсэн байхгүй. Одоо нөгөө постэр хийх, бичлэг хийх гэдэг юм уу да тийм зүйлд туртайгаа мэдээд тэгээ би хүүхдүүдэд ер нь ийм зүйл хэрэгтэй байна гэдэг санаагаа олж исэн байхгүй. За тэгээд юу ч манай подкастын манай зорилго бол тэр байгаа. Яг одоо 10 жилийн дунд болон ахлах ангийн хүүхдүүд оюутнуудаа одоо чиглүүлээд яг ямар мэрэгжил юу хийгээд байна гэдгийг одоо харуулах зорилготой гэх юм уу. Тэгээд подкастын манай урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Урьсанд баярлалаа. Сайгүй хөрхөн цэцэгтэй бас захаатай урьсан. Тэр бол бас их сэтгэл хөдлөсөн. Ер нь ингээд би өөрийнхөө нэг жижигхэн зарчим байдгийг альва зүйлийг хийвэл одоо ажлыг бол тултлан хийх хэрэгтэй. Чин хамгийн гол нь сэтгэлээ гаргаж хийх хэрэгтэй. Тэгээд тэр урилгаас авахулаад айгүй хөрхөн тэр креатив тэр сэтгэл шингэсэн байдал бол үгүй гэж хэлэх ямар шаарга байхгүй. Гоё байсан. Тэгээд тэрээс сургамжтай хин нэгэнд бас урилга хөрвүүлж альва зүйлийг хийж байгаа бол ийм гоё байхад бол их гоё юм байна л гэж үзсэн. Маш их баярлалаа. За тэгээд подкаст болохоор ингээд хит ангилсан байгаа. Эхлээд хоёлаа таны бага насны талаар ярих болно. За Амарч яг багтаа ямар хүүхэд байсан бэ? Гадагшаага хүүхдээс нүү, дотгошоогоо хүүхдээс нүү. За миний бодлоор нэг жоохон сахилгагүй ч юм уу тийм хүүхдээс мөн л гэж бол бодож байгаа. Тэгээд ямар хүүхдээс бэ? Ер нь ингээд хүний амьдрал их хоржонтой юм шиг л би амар сүртэй амьдрал гэж яриад ахгүй юм ч юм уу ч юм уу. Нөгөө яг энэ тэнд нэг лекц тавиад явж байхад ингэж эхэлдэг. Их гоёор эхэлж ин л та урд нь ингэж асууж байгааг учраас хортой Колорадогийн сургуульд сурдаг байхад нэг философийн багш маань хүний амьдрал сонголтоо хувь тавилна уу гэж асууж байсан. Тэг би 20 настай сонголт штэ угаасаа. Чи би бүх юмаа сонгож байгаа штэ тухайд тэгж бодож байлаа. Тэгээ зүг рүү хариулт байхгүй л тэ. За тэгээ 25-тад Universal-ыг яг эхлүүлээд бүр амар явж байгаа үед бас хувь тавилантай талархал ер нь хувь тавилан юм болов уу гэж бодож байлаа. 30-та одоо тэгэл бас буцаал амьдрал навс цохиулаад эргээл ганц бий болоод
За энэ бүх миний сонголтын үр дүндээ гэл ингэ бодож ирсэн. Одоо 35-нд би энэ бүх сонголтыг хувь тавилан болоо гэл ингээл нөгөө англи хэлэнд байдаг л да нөгөө measure of intelligence is the ability to change гэдэг. Тэгээ нөгөө оюуны хэмжүүр нь өөрчлөгдөх чадвар гэдэг. Гэсэндээ бидний хамгийн сайн итгэж үнэмшдэг зүйл ч гэсэндээ буруу үж магадгүй гэж дотроо бодох юм шиг юм л да. За тэгээ хувь тавилан гэж бодож байгаа. Тэгээ би яг хувь тавилан гэж бодож байгаа юм анх төрсэн цагаас хойш. За бид нар нөгөө мэдээж эцэг их охорноо сонгож төрөхгүй байж байгаа ш. Тэнгөт би ч өөр 91 онд төрсөн. Тэгээд хувь тавилан гэж хэлж байгаа шалтгаан нь би 95 онд хэлд орсон байхгүй юу? Тэгээд би 4 настай хэлд орсон. Манай дүү надаас 2-оор дүү. Надаас түрүүлээ хэлд орсон байсан. Тэгээ би ингээд юу ч ярьдаг. Бүр ингээд айл хүүхдүүч нэг аава, ээжээ, мама, дада гэж би юу ч ярихгүй заяа. Амар хашир хүүхд. Айлын хич мэг чихэр өгөнгөт ингээд хичрүү хараад, чихэрлэн хараад, чихрүү бас хараад долоор уруугаар хурж байгаа л хавдаг. Нэг өдөр манай ээжийн найз нь дүү бид хоёрыг харж байгаад тэгээд би ч нөгөө бусдаар ингээд тоглоо яваад байгаа шин ингээд хөдөлж мөдлөө тоглоо зүгээр юу ч ярихгүй 4 настай хүүхдгээл төсгөл заяа ингээд амар том болсон юу ч ярихгүй. Тэгээд нэг өдөр тэр ингээд сандал нь хазаасан чинь миний амьдралдаа хэлсэн хамгийн анхны үг. Ингээд нөгөө сандал нь хазаасан чинь ингээд өглөө гэж хэлд орж исэн байгаа байхгүй юу? Миний амьдралдаа хэлсэн анхны үг ингээд өглөө гэж хэлд орж исэн. Тэгэхээр юу хэлэх гэсэн юм тэгэхээр ийм хоржонтойгоор ингээд амьдралыг хэлсэн байгаа. Ээж бөөн баяр. За тэгээд цэцэрлэгт ороод тэгээд явж байсан. Тэгээд нөгөө дөнгөж хэлд оронгуудаа аюу тийм саркастик хүүхд байсан юм шүү. Ёжтой. Чаа хин гэдэг асуултанд би эргээ бодоход ингээд амар амархан асуулт байгаа. Ингээд амархан асуулт тэнэг асуулт асуул тэнэг хариуллаа аваа шүү. Тэгээд чаа хин гэдэг байшин гахаа энэ гэж хариулдаг. Ээж аав маань дуртал ярьдаг. Тэгээ багасаа их тийм ёжтой хүүхд байсан. Сэргэлэн хүүхд байсан. 12 та Америк яваад гэхдээ нэлээд чимээгүй дугуулсан. Хэл мэдэхгүй юм шиг. Хинтэйгээ юм ярих юмтай. Тэр бас нэг хүүхдийн орчин ер нь хүн ингээд орчин солигдоход ер нь хүний зан характер бүх юм бас өөрчлөгдөх юм шиг. Гэхдээ ер нь бол сул тал юм уу давуу тал юм мэдэхгүй зовлон үзэж өсөөгөө гэж боддгийн эцэгхийн эмээгийн хайранд хүүхдүүд их хүрээлүүлсэн ингээд гадаа тоглох гээд гарахаар 19 дугаар ажуулын 28 дугаар хүүхдүүд амарч байгаа ингээл бөөнөр ойрлол шавдаг байсан гэж одоо эмээ өнөрх ярьдаг байсан. Цаахан найз нөхдөд хүүхдүүдийн дунд багасаа ч гэсэндээ нэлээ дэжгүй сурлагатай байсан. Гш нар ч гэсэн их толгой хэлж өссөн баг. Энэ загин шүмжилж үзэг тий. Та 52-д байж байгаа тэгээд 12-д одоо явж исэн гэсэн шүү дээ. Тэгээд Канадад жил хагас тэнгууд Америкт 8 жил болсон. Яа үнэ. Тий. 3 онд яваад тэгээд 8 онд Канад руу яваад яг нэг 12-од том толгой бол ганцаараа сурна гэдэг. 10-11 дэх манай аав нөгөө барилгын ажил хийгээд Вайами мужруу шүтрүү бөмбөд мууж байхгүй хүм амьдэрдэг газар. Тэгээд найз нөхөд ч бас байхгүй. Тэгээ бас 12 дугаар анги нэлээд том хүн болцсон. Ганцаараа явж амьдрна гэдэг. Тэг миний хаашаа очиж амьдрахыг Канад руу явна. Тэгээд Канадад 12-од төгсөөд Calgary их сургуулийн семестр сураад тэгээд ирсэн байдгийг нэг жил хагас тэнд байсан юм байна. Та одоо нөгөө Монголд сурч аваад Канада руу очиж сурч байгаа шүү дээ. Тэгэхэд яг ийм одоо системийн хувьд ямар Монгол, Америк, Канада. Тийм яг энэ үсэн. Канадын боловсролыг би бол үнэхээр супер гэж хэлнэ. Монголоос Америк руу явхад ингээд амар том супер өсрэлт хийж байгаа байхгүй юу? Би 52 сурдаг байхад багада гүнжид өгшөө анги би болвол те одоо тэр багшиг одоо хүртэл дахин шүтдэг. Надад аавсаг заасан. Тэр чангаар байсан учраас өдий зэрэгтэй тэрнийг далчганаар хүүхэд хүмүүсэн байгаа. За тэгэл төдөлгөө Америк явсан. Гэхдээ 2003 оны Монголоос 2003 оны Дэнвер рүү очиход энэ бол ингээ соёлын хувьд шок бүх талаараа амар том өсрэлт байна тий. Тэр боловсролын систем амар байгаа. Бид нар нэг математикаар ч юм уу тухайн үед хэмжээл би чинь тоондоо сайн байгаад идэг. Тэгэл за Америкийн боловсрол баг мяа байх ухааны юм бол битэл үгүй тэр чинь маш олон талын тэр хүүхдийг нийгэмшүүлэх шинжлэх ухааны яг өөрийгөө олох тэр хүүхдэд өөртөө итгэлийг өгөх IQ, EQ яаж зэрэг хөгжүүлж чинь биеэ даах чадварыг яаж суулгаж чинь багш загнахгүй болохоор л
энэ ч ямар яа сургууль гэж тухайд бараг л тэгж боддог байсан. Анх удаага би чи юу гэж бодож байгаа гэдэг асуултанд ингээд хариулах шаардлага гардаг ч юм уу. Хизээч Монголд би миний бодлыг хинч асууж үзэж байгаагүй. Тэгээд тэр үсрэлт маш том байгаа ш, соёлын шок тий. Гэтэл Америкаас Канада руу үсэрж байгаа тэр үсрэлт бас тийм байсан. Нэгсэндээ Канадын боловсролын систем, Америкийн боловсролын системээс тийм лаг байсан гэж хэлэх гээд. Тэр нь бол зүгээр нэг ингэж ойлгоо. Нэгдүгээр ахлах сургуулийн төвшөнд, хоёрдугаар улсын сургуулийн төвшөнд. Тэгээд нөгөө боловсрол эрүүл мэндэд хамаг татвар төлөгчтэй мөнгө ингэж хайдаг. Канада бүр супер байсан шүү дээ. Зүгээр жишээ нь бодъё л та тий. Канадад ингээ математикийн ангид би одоо бүр тухайн үед бас гайхчихл байсан. Нөгөө холограм гэдэг юм байдаг шүү дээ. Тэнгүүд юм монголоор ч үгдвэл уламжлал гэдэг хоо математикийн. Тэгээ англиар бол derivative x квадратын уламжлалыг аваад 2x болдог. Тэр чинь ингээд x, y тэнглэг дээр зураас татчихагаад хажуугаар нь явж байгаа ингээд тойрог ингээд tangent line ингээд тайлбарлахаар аюу хэцүү байхгүй. Гэтэл энийг 3 4 D plane дээр гаргаж ирээд ингээд хідэн талаас нь ингээд hologramic feature-ээр харж байгаа байхгүй тий. Вау. Тэгэхээр за дээрэс нь тэр физикийн анги мангад тэр нөгөө NASA-гийн нөгөө өд боулингийн бөмбөг хайдаг туршилт байдаг шүү дээ. Тэр адилхан нэг жижигхэн юм дөрөв симуляц байгаа байхгүй. Тэр татах хүчний томьёо тийм ээ хүүхд болгоно ингээд тэр нөгөө Ньютоны томьёо за тэгэл харьцангуй гэл Эйнштейний томьёотой оруулах инхээр аягүй хэцүү байхгүй. Гэхдээ хүүхдүүдэд үзүүлэхээр тийм ээ. Тэр ингээд пөөх боловсрал хүүхдэд ингэж заадаг юм биш гэмээр. Яг би анх удаа Канадад тэр үгийг сонсчихсан байхгүй. Физикийн хичээл дурлуулж чадахгүй байгаа физикийн хүүхдүүдэд физикийн хичээл дурлуулж чадахгүй физикийн багш бол гэмт хэрэгтэй юм байна. Тэгэл биеийн тамирын хичээл мичээл нь хүртэл тэнцээ нөгөө curling гэл яг нөгөө шүрддэг спорт өдс төр чинь нэг curling iron нь $6,000 гэл амар их санхүүжилт хийж байгаа байхгүй. Хуралдааны машин шин гэл зүгээр ахлах сургууль шүү дээ. Улсын сургууль. Тэгээд тэр болгон тэр одоо эргээ бодоод хаталтаа тэгээд тэр жижиг сажиг деталууд бол би хувьдаа л хацтай ингээд тийм мундаг боловсролын систем бол байна. Америкт бол ахлах сургууль төгсөх хажууд нь бол юу ч биш байсан байгаа байхгүй. 10 11 дэх чинь нөгөө сурлагаараа толгоолж байсан юм чинь 12 дээр очсон чинь амт тавьж байгаа юм чинь. Тэгээ яг хөө мэдээж төгсөж байгаа. Тэгээ Calgary-д орж байгаа. Тэгтээ бол ер нь ингээд 3 улсын сургуулийн програмыг ингээд ер нь үтсэн. Мэдээж бүгдэнд нь давуу тал сул тал байгаа. Манай сургууль бол би бол тэгж боддош боловсрол эрүүл мэнд хоёр бол байгаа үзрээр амар сайн тоглож байгаа. Тэгээ яг авах юм байгаа. Гэх юм байгаа. Одоо Монгол сургуульд одоо жишээлбэл ингээл урлагийн үзлэг спорт наадам гэл болд шүү дээ. Бас Америк Канадад бас яг тэр нь болдог хата тий. Тэгэлгүй аа. Одоо ялангуяа урлагийн үзлэг гэхэд аягүй сонирхолтой байхгүй. Яг урлагийн үзлэг нь ямар хөө байдлаар болдог вэ? Тий, та зургатаар харж ирсэн үгүй talent show гэж болдог шүү дээ. Тэнгүүт нөгөө мэдээж анги мангаараа биш сонирхож байгаа юм тий. Тэгэхээр сургуулаараа үзсэн. Зарим нь гарч ирээл тэр нэг лаг урлагийн үзлэгийн нөгөө performance үзсэн шүү дээ. Ингээд дун гэж байгаа нөгөө юу Dr. Dre яваад л тэ Snoop Dogg ч л ингээл тиймэрхүү перформанс хийдэг нь байна. Ер нь бол урлагийн үзлэг талаас бол би бол бүр амар супер ингээд юунуудыг бол харж ирсэн л та. Michael Jackson гэснэг бол яг тэр 10 цаг амар дөрөж шүү дээ. Тэгээд нөгөө diverse буюу ингэж их олон талт олон соёлын хүүхдүүд ингэж тал талаас нийлцсэн байдаг учраас өөрсдөө гэсэн айгүй гоё авьяасуудыг гаргаж ирдэг те. Багтаа надад нөгөө урлагийн үзлэг гэхээс илүү хамгийн тод үлдсэн юу гэдэг юм potluck гэдэг нөгөө улс улсынхаа соёлынхаа нөгөө хоолыг авчиртай. Манай хуушууранд бол амар дуртай. Би өөрөө дуртай ч би хуушуур авч явсан. Тэгээд багш нар ч өөр хүүхдүүд ч гэсэн ингээд энэ гурилыг хаанаас авд юм бэ гэж зүгээр энгийн гурил бид нар ингээд шаардсан байгаа шүү. Тэгэнгүүт манайх ч гэсэндээ ингээд мэдээж авах юм ихтэй. Тэгэхэд улсуудын ингээд Этиоп хоол моолыг бусдаар бол бид нар хизэж идэж үзэхгүй байх. Тэр зүйлс аягүй санаанд үлдсэн. Ер нь бол нөгөө мэдээж тэр олимпиад урлагийн үзлэгс хүүхдүүдийн ур чадварыг ингээл гаргах зүйлс байгаа шүү дээ. Тэгэнгүүт олон өөр улсаас ирсэн тэр одоо хүүхдүүдтэй сургууль маань өөрөө юм тийм гоё онцлогтой байгаа байхгүй. Тэгээ мэдээж сургуулийн бол хамгийн том ивент Америк хөлбөмбөгийн тэмцээн, саксон бөмбөгийн тэмцээн. Энэ хоёр бол байгаа. Яг хоо бейсбол ингийн хөлбөмбөг дээр бол дараа нь ихтэй яг сургуулийнхаас тийш Америк хөлбөмбөг үзээд эсвэл заалан дотор сакс үзээд би ч өөрөө 10 11 дэх ангид 10 дахь ангид л да саксныхаа багт байсан бан цалагч байсан шүү дээ. Тэгэл ингээл тэр багийн нэг хэсэг байгаад ингэх бол тэр бол бас маш дэгдэшгүй. Тэр Америкийн соёл байгаа. Та тэгээд яг хүүхд байхдаа яг ямар мэрэгчлээ болно гэж бодчихсон. Ер нь өөрийгөө юм олонний танил болно гэж бодчихсон уу? Мэдгүй тэр олон гэж.
нэг жоохот манай ихчл яриад байдیں۔ Намайг хөтлөө явчихсан. Жоохоо 6-7 байсан юм нэг. Зангаатай костюм жактай жилөө явчихсан чинь нэг оюутан хоёр ах гэж. Хараа тийм. Улсын хурлын гишүүн гэж хэлсэн гэдэг байлээ л дээ. Тэгээд жоохоо гоо. Улсын хурлын гишүүн гэж юу гэдэг мэдгүй. Тэгээд 70 дахь умсаар мэдгүй улс төрлөө хөтлөөд идэг юм уу? За тэр ч яг зүгээр нэг жоок байна. Би нэг хүүхэд насныхаа мөрөдлийг биелүүлсэн дээ. Худалдагч болмороо төсөн баха. Тэр тусмаа заримны дэлгүүрийн худалдагч мөнгө олоод байна. Тэгээд дүүрэн зарим байгаа. Хүссэн үедээ зарим гэдэг. Тэгээ Baskin Robbins 3 жил ажилласан Америкт. Тэгээд тэр чинь 32 өөр төрлийн зарим. Тэгэл Sunday smoothie, banana split бүгдийг хийш зарим хатад тоорт морт гэх. Тий, хүүхэд тахтай бол тийм мөрөддөг байлаа. За тэгээд 13 14 15 настайд Денверт шатрын аврагсан. Чиний research дээр энэ байхгүй бах. 3 жил тасралтгүй. Тэгээд тухайн үед Америкийн Монгол сонинд би ингээд цомнуудаа барьцсан. Тэгээд блиц асуултууд тэгээд манай имэд одоо хүртэл хадгалаастай байдیں۔ Тэгээд ирээдүйд ямар хүн болмоор байна гэсэн чинь Месцэслийн хэмжээ гэж бичсэн юм. Вау. Тэгэхээр тийнейжер өсвөр наснд бас Месцэслийн хэмжээ болмоор байсан юм шүү. Тэгээд бүр жоохондоо тэрнээс өмнө гээд бодохоор нэг 12 13 таада ирээдүйн мэрэгжлээ ингээд бичээрээгээд дөнгөж яг нөгөө ELA гэдэг English Language Acquisition гэдэг гадаад хүүхдүүд нь сурдаг анги байгаа шүү дээ. Англиэр сурах. Тэрэн дээр ингээд мэрэгжил гэж юм те occupation энэ төр гэж заагаал. Тэгсэн чинь тэрэн дээр саксны дасгалжуулагч болно гэдэг. Би ингээд Жорж Карл шиг хүн болно гэдэг. Денвер нагазын дасгалжуулагч. Саксанд аягүй дуртай. Тэр нэг хүүхдийн бага хахад хүүхдийн царай мөрөөдөл 2 7 удаа өрчлөгдөн гэж. Тэр л эсэ юм шүү. Одоо тэгээд нөгөө мэрэгжил нь арт тий улс төрийн шинжилгээ ухаан эдийн засаг. За тэгэхээр тэр үед угаасаа л юм хосолмол мэрэгжилээс юм уу тий? Та өөр яг сонгож орсон. Тий, тэр чинь давхар мэрэгжлээ яг бүр сонгож явж байгаа шүү дээ тий. Угаасаа үндсэн мэрэгжил нь political science улс төрийн шинжилгээ ухаан. Тэгээд яг нөгөө ингээд эдийн засгийн хичээл мичээл авахаар нөгөө кредитэн давхардаад байгаа юм. Ахаад нэмээд авах шаардлагатай байсан. Тэгээд би гэтээ 15 кредиттэй байхад full time шүү дээ. Амар. Би тэгээд бүр 25 кредит хичээл авдаг. Их сургууль төгсдөг. Би чинь 12 оны 5 сарын 12-нд төгссөн байхгүй. Тэгээд 5 сарын 14-нд миний төрсөдөр болтой. Тэгээд их сургуулаа төгсчөөд бааранд орох гэсэн чинь тэмдэглэхэд гэсэн чинь 21 өргөө 2 хоног дутуу. Тэр бол нэг өсний бас флекс юм да. 21 өргөөс өмнө төгссөн Америкт их сургуулаа. Тэгээд тэр сүүлийн 7 хоног шүү дээ. Диплом хамгаалаад ингэж байгаа. 8 цаг унтсан байдیں۔ Нийт 7 хоногт. Тэгээд ямар эргээ бодох. Гэхдээ тэр нөгөө дараа нь 30-аад наснда эргүүлж төлбөр авдсан байлээ шүү би чинь. Өөрчлөлт тийм. Даун пеймент болгоод ингээд би ингээд золиослт юм байлаа. Ер нь тэгж болдгоо юм байлаа. Нэг ах нар хожимчи наадхайгаа төлөөсийг төлнө гэдэгсэн. Тэгээд угаасаа миний амьдралдаа тэгэхгүй айгүй олон юмыг их сайн хийсэн багт. Миний хамгийн сайн хийсэн юм бол айгүй сайн оюутан байсан. Надад болдог сураал юмэр байсан тухай үед ажил дээр гарах хэцүү байснаас тэр 10 тухай үед ямар юм жоохон ChatGPT байх тэгэл 10 үзсэн юмс ямар ч судалгаа биччихдэг тоомоо бодчихдаг тэгэл тэр мөр бол ямар ч судал байгаа. Одоо тэгэд нүг мэрэгжлийн сонгохтой болохоор яг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчдийн намтар түүхийг нь уншаад сонгож исэн гэж хэлсэн шүү дээ. Тэгээд би бас нүгээс юм 2018 онд Newsweek-ийн мен дээр таны өгсөн нэг ярилцлагыг уншсан. Тэгсэн чинь одоо мэрэгжлэрээ ажиллахгүй байгааг бодоход би өөрөөсөө сонирхолгүй байгаа юм билүү дээ гэж хэлчихсэн байгаа байхгүй тий. Тэгэхээр яг тэгж явж байгаа сүүлд яагаад дахиад одоо улс төр болохоо болов. Тэр нөгөө юу штэ би ч нөгөө Wyoming-ийн мужид байсан. Тэгээ Wyoming-ийн их сургууль Laramie гэдэг хотод байдаг байхгүй. Тэгээд Америкийн нэгдсэн улсын 44 дэх ангилагч Барак Обама тухайн үед бол яг хараа ерөнхийлөгч болоогүй ерөнхийлөгч кампэйний үеэр би их улс төр амар сонирч одоо яг ерөнхийлөгчийн кампэйний үеч нэг 16 таа байсан. Тэгээ өөрөө нөгөө ерөнхийлөгчийн талаар их юм уншдаг. Тэгээд Обама бид аавыг дагуулаа хоёлаа Обамагийн ралли дээр очиод тэгээ ямарч байсан Обаматай нэг 4-5 рууны цаанаас гараа өгвөл энэ эргэж явснаа эргэж хараал миний гарыг барайл гэж өгөөрэй. Good luck sir. Нэрэлээд өгдөөс thank you. Айгоо гоё тийм дурсамж өгдөг. Тэгээд 1962 онд 16-тай Билл Клинтон Америкийн нэгдсэн улсын 35 дахь ерөнхийлөгч Кеннедитэй Джон Фицджеральд Кеннедитэй гар урсан мэт. 16-тай амарчин Обаматай гар урсан. Гэхдээ мэдээж ээж аав маань ингээл миний өсөл мөрөөдөл ч юм уу дэмждэг. Би ихтэй нэг тийм
Обама л кул харагдаад тэр улс төр мөрөндөө биш байсан. Тэгээ өмчсөн тэгээ сонгож байсан. Яг 100% өөрөө бодож сонгосон юм гэлээ. Тийм. Тэгэл өнгөрцөө. Тэгээ Монголд ирэл яг ажиллаад амьдрал сургуулийн төвнийг бол тэгээд хамгийн анхны олон нийтэд гарсан тэр нэг жидүүгийн хэрэг гэдэг байхгүй. Хэрэгч байхтай асуулт жижигдэн төлөлтөр нөгөө бүцгүй улсын хурлын гишүүд зээл авцсан. 3% хүүтэй. Жилийн 3% хүүтэй зээл аваад хоорондоо өөрсдөө авцсан. Тэгэнгүүт нь бидний татвар төлөгчдийн мөнгөөр ингэж байгаа бол би татвар төлөхгүй гэдэг. Анх одоо бүр комедиуд болохоос өмнө ингээд лооцсон бариад. Тэгээ яг уу яс учир мэддэг ах гиснэр мэдээ тэгж болдгоо маа. Арай хийж болсон бизнес авсан маа. Тэгээ ягаад би дургу урьжсэн гэхээр бас Universal чинь бол яг машина хаач машин бисэн. Банк устдаар тавиад сарын 4% гэдэг чинь 48% хүүтэй зээл авч Universal-ыг хэлүүлж байгаа. Тэгээд Universal бол яах вэ те? Надад одоо тухай тань бит хоёрт итгэсэн эцэг эхчүүд, баг сургууль мужуулгчнаас сурагчдын ачаар ингээ босцсон. 50 60 шууд орж амьдралдаа. Одоо харж байгаагүй ачаалаа вал те хасруу ингээл байна. Тэгээд маш олон залуучууд нүдэн дээр бизнесэнд дампуурсан баг. 30-40% хүүний ард дээр яаж гарах юм. Тэгээд улсын хурлын гишүүд болохоор 3% хүүтэй зээл аваад банкуд санхүү байгуулад надад 36% хүүтэй зээл гаргаж өгдөг юм байна. Ер нь бол тэгж эхлээд за тэгэл ер нь Монгол бизнесийг татвар нийгмийн даатгал хулгай зэлгийн шудраг ус байдал маш олон зүйлс ингээл яваал тэгэл амьдралын тэгээд тайминг гэж хэцүү таарсан. Тэгээд би ч гадаад гацж байгаа. Тэгэл яг олонний өмнө дуурч эхэлж байгаа. Би комедийн болсон ч гэсэн яг энэ манай Бата маань би бол маш хүндэлдэг stand-up comedy үүсгэх магадгүй. Та маань нэг stand-up comedy-г ашиглаж улс төрлөө орлоо гэдэг дургуйцаад ах шүү. Би тэгээд яагаад дургуйцаад авсан мэдэхгүй байна. Тэг ямар ч үсэн платформороо тий нийгмийн ингээд шудраг ёс гэл ингээд яг явсаргаа буцаад нөгөө Эрдэнэ чулууны соёолон тэр жилийн хадуурж байгаад ингээд 300 м хадуурж байгаа буцаж орж ирдэг. Тэгээ хөлбөмбөгөөр бол нөгөө хин Gareth Bale ингээд El Clasico-дэр ингээд талбайгаас гарч байгаа буцаж хадуурж орж ирсэн. Тэгээ өөр ирэхгүй ингээд нийгэм нөгөө шудраг бус байдал чинь ингээд өөрийнхөө дуу хоолой өргөх ёстой мэн гисээр байгаа л яваал 23 онд ардчсан намчинд харам мянга бутарцсан байсан. Тэгэл нэг дарахтаа болол тэгэл намын дарахтаа вайбраж шууд маргааш өдрөн шүү дээ. За залуучуудаа ингээ гоё урайлаад ингэмээр байна. Улсын хурал төвшин хэрэгжил ингээл. Түл яагаад ардчилсан нам гэж гээд. Харин тий одоо зөрүүлээд нөгөө why not гэдэг нь байна л да. Тэртээ тэр нөгөө үзэл баримтлал нь баруун төвдөл та. Гэхдээ ардчилсан намын үзэл баримтлалыг аягүй дэмждэг. Дэмцээр ирсэн. Би бүр хүүхэд байгаасаа. Тийм үү. Ардчилсан намыг дэмждэг байсан. Лидерүүд нь таалагддгүй эдгээр хоорондоо өлөж хэлжтэй fuck these guys. Тэгээ яг нэг жоохон томоочоод mature болоод ингээд ирэхээр за өөрөө орж чадчихнэгээр хувь нэмэр оруулъя гэдэг. Тэгээ яг хоёлоо явандаа илүү зориг ярих бах. Би гэхдээ энэ дээр их сонирхолтой байлаа. Би улс төр бодоод хадыг бодохгүй юм шиг л. Тийм үү те. Би хүссэн юм хийчихэл тэгэл ер нь яг хүссэн зорилгоо урьчаал дараагийнхаа ер нь эхлүүлээ гэж боддог юм. Тэгээ би ингээд тантай болохоор ингээд мэдээж хэрэг ярих сэдв маш их байгаа. Тэгтээ улс төрийн талаар ялцчихгүй ярих гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ миний бодлоор яг улс төрч гэж яг хэнийг хэлээд байгаа. Одоо улсын хурлын гишүүн болж иж улс төрчлөх юм эсвэл ямар нэгэн намд хариалагдчихиж улс төрч болох гэдэг нь яг танихаар улс төрч гэж хин юм бэ? Миний амьдралдаа бас сонсох хэцүү асуултууд энийг биш үү? Тэр нэг сая нэг цэнгэн гişүүд надад нэг төрсөн өдрийн мэд хүрсэн багтаа хэлчихсэн нэг манай амарч нэг аливаа зүйлийг ингэж олон талаас нь хараад тэгээд бүгднгийн дүн шинжилгээ хийгээд гаргаж ирж байгаа. Энэ бол жинхэнэ улс төрч юм аа гэжсэн тийм цэнгэн бол улс төрч хүндэл байдаг. Мань хүн комедиан биш, багш биш, улс төрч шүү гэх нэг тийм гоё сэтгэлхөдлөл мэдлэгээ төвшүүлсэн байсан л да. Тийм ээ. Би ингээл бодоол байгаа ингээл харьцангуй нэг үед бол улс төртөө ойртчлоо тийм сонгогдоогүй учраас тийм нэг юу биш байна л да. Нэг тийм шийдвэр гаргах хэмжээний биш байна. Гэтэ юу юм бэ? Их оронч юм байна. Их оронч нэг л юм байна. Гэхдээ бид нар их оронч гэдэг үг хитрхи liberalized юм өлөг болчлоо. Айгу их оронч биш хүмүүс. Харин тэгж хэлсээр байгаад бүр үгний үн цэнийг унгаачлаа. Яг тэгсэн. Ард түмэнд мөнгө тарааж өг. Ард түмний төлөө ард түмний нэр барьсан, их орны нэр барьсан хүн болго их оронч биш юм байна. Тэгэхээр улс төрч хүн яг ингээд цэвэр их оронч байхын тулд магадгүй. Гэхдээ тэр байнгын орны хуралдаа орох юм тэр хуулийнхаа
төслийг уншмаар байна тий. Ядаж өөрийнхөө үзэл бодол баримтлал нь ингээд нэг жиг тогтцсон баймаар байгаа байхгүй. За яг юу юм? За бизнесийг дэмжиж байгаа юм. Үнэхээр та бизнес эрхэлдэг, бизнес эрхлэгчийг дундаж давхаргаад дэмжиж байгаа бол тэгвэл ягаад давхар халамжийг дэмжиж байгаа юм бэ? Тэгснэ нэг тийшээ харж ингээ гоё юм яриад тэнгуут ингэж байгаа байхгүй. Гэхдээ зарим тохиолдолд тогны мөнгө тэгвэл яалтчгүй нэмэгдэн шүү дээ. Бид нар эрчим хүчнийхээ салбарыг либералчлаагүй. За эрчим хүчний салбар төрд байх ёстой гэж бодож байгаа бол энэ зүүнний үзэл баримталтай юм да. Окей. Тэгвэл та бизнесийг дэмжих хэрэг байхгүй. Бүгдийг төр зохицуул. Үгүй гэж байгаа бол энэ үнийг нэмэхээс өөр байхгүй гэдэг нөгөө айгүй зөрчилддөг юмнууд байдаг. Эх оронч байна гэдэг нь асар их юм унших юм байна. Асар их хөдөлмөрлөх юм байна. Одоо жишээ нь зүгээр эх оронч бизнес эрхлэгч гэвэл би юу хэлмээр байгаа юм л да. За MMS-ийг бодъё. Цахилгаан машин оруулж ирж байгаа цахилгааны компани. Бид нар ингээл амар их газрын тос ингээл одоо бензин оруулж ирж байгаа шүү дээ. Амар мөнгө гадагшаа урсгав. Үгүй өөрөөсөө эх орондоо тог цахилгаан үйлдвэрлэе гэдэг байгаа байхгүй юу? Энэ чинь эх оронч. Тэрнээс биш ингээд зүгээр л ингээл арх угаал цэжид илдээд байх биш. Тэгэхээр тэрний цаана маш их улс суурьтай олон зүйлс байгаа юм байна. Тэгэхээр яг улс төрч гэдэг хүн миний бодлоор яг улсын орныхоо төлөө гэхдээ эмоцоор биш. Яг логикоор мэдээс сэтгэл зүрх байлгүй байх. Энүүгээр тэгж эх орныхоо төлөө бодлогыг гаргах эсвэл үнний талд дуу хоолой болох тэрийг л хэлэх юм бол зөвхөн ингээд юм шүүмжлэх юм ойлгохтой биш. Энийний цаана маш их нарийн нюанс байгаа шүү гэж боддог. Тэгээд яг таныг хэлсэн чи сая санд орчлоо л доо. Яг тэр хүмүүс чинь ингээл арт түмэн маань гэл амир тэгэхээр бүр ёо гэж би хүртэл ингээд сонсохдоо бүр тгий сонсдог болсон байгаа байхгүй. Гэтэ миний хувьд ингэж боддог байсан. Урд нь болохоор нэг амир одоо үгдийн гişүүдэд ч гэдэг юм уу одоо ингээд яг дээр төрийн өндөрлөгт байгаа хүмүүс нэг их анхаарал хандуулдаггүй жишээ байсан байхгүй. Тэгээд сүүлд би өөрөө оролцоотой байх хэрэгтэй байна гэдгийг ойлгосон гэх юм уу да. Тэгээд одоо танаас асуумаар байна л да. Яг одоо энэ хүүхдүүд бааш та одоо манай ахлах ангийн хүүхдүүд дүүнер маа ч юм уу ер нь хүн хэдэн настайгаас эхлээд улс төрийг сонирхох хэрэгтэй вэ гэж бодож байна. Яг нөгөө сонирхдаг нас нь угаасаа тэртээ дөрвөө татвар төлөөд ирэхээр өөртөө ч толоод ирэхээр өөр ирэхгүй. Тэрэн дээр нас хязгаарлахгүй шүү дээ. Бид нар 3,600,000 олох нь тийм. Энд чинь бидний амьдрал бүгдэнд нь хамааралтай зүйл байхгүй. Тэгэхээр энэ таны үндсэн хуулиар олгогдсон язгуур ирэх байхгүй тийм. Үнэхээр Монгол хүмүүний заяаг олоод төр. Нэгдүгээр төлөв хүн болж төрж байгаа нэ. 8 тэрбум 3 сая Монгол улс иргэн бол энэ болгож би хоёулаа мэрэгжил энэ төр дээр дэлгэрэнгүй ярих бах нөгөө Монгол хэлээр ярина гэдэг. Монгол хүмүүн болж төрнө гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр бүр хин нэгэн чи хитрхи залуу байна болоогүй яг л хайрлаж дурал гой мэрэн шүү дээ нөө чам улс төрийг сонирхох тийм язгуур ирэх угаасаа байгаа. Харин улс төр гэдгийг нэг сүртэй ерөнхийдөө ерөнхий сайд гэж бас харахтаа биш юм байна л да. Энэ манай бүр нь Лувсан Жамс гишүүн бол нөгөө хороомд чинь юу вэ харчих гэдэг. Одоо хогийн чинь яг хогийн чинь энд түүгээд байгаа юм байна. Тэгээд нэг одоо заримдаа тэгдэж би та мэдхүүгүй би л тэр нөө Баян зүрхийн 26 дугаар хороо гэдэг алдартай цементийн ширэнг байгаа шүү дээ. Ч одоо насараа л амьдралаа. Манай Баашингийн хойдлын замыг зүгээр за яг энэ ширээний ярин замыг сэтлээд зүү өргөдөг болгоцсон чи айгүй амар болцсон байхгүй юу? Тойрдог байсан. Тэгээ тэрийг зүгээр л хитэн хуршууд дийлж байгаа гараа усураад л өгчээсэн байхгүй. Тэгэхээр зүгээр тэр активизм оролцоо тал дээр бол тийм бити сүртэйгээр бод тэ. Залуу хүүхдүүд бол хэлэхэд ингэмээр байгаа. За яалтчгүй эхлээд ингэн нэг юм аюу тийм айдиал амьдралыг их гоё харах үзэл бодолтой байт. Салцаа хоёр бас их гоё шүүмжилнэ. Өстой шуухтан гайлгэрүүлж тоглох болохгүй тэ. За тий зөв бүх шүүмжилж байгаа нь ч зөв. Одоо ингэ төр засгаа шүүмжлэн гоё зөв байхгүй. Тэгээд ингэж байгаа зарим одоо ингээл нэг альва нэг асуудал гарлаа л да тий. За ингээд хандви аян маян гоо анханасаа яах гэж ингэсэн юм ингээ нөө. Тэгээ хүн амьдралдаа магадгүй алдаа хийн. Оноо хийн. Зөндөө юм байна. Тэнгууд нөгөө үзэл баримтлал нь өөрчлөгдүүлээ тийм л та. Гэхдээ өөрийнхөө төр үзэл баримтлал миний хувьд үн цэнтэй зүйл юу юм бэ гэдгийг одоо олж мэдэх нь чухал ахна шүү дээ. Бид нар тэр дутагдаад байгаа. Ардын нам, ардчил нам, хүн нам, үндэсний хвсэл манай ах байдیں۔ Тэнд энэ нь илүү эдсэн ийм л юм ярьж байгаас за яг хүн сэдвүүд төр өр хөндлөлтийг дэмжиж байгаа юм эсвэл үүсэж байгаа юм. Миний үзэл баримтлал яг юу юм? Болохгүй. Энэ чинь хүний амьтаа холбоотой асуудал. Тэгвэл хүчндүүлсэн байвал яах? Яг ингээд бодно шүү дээ. Эмэгтэй хүний сонголт биш юм уу? Гэхдээ юу үр гэдэг чинь хизээ тогтчих. Энэ яг бодох ёстой асуудал байгаа байхгүй. За
Яах вэ? Гадны хөрөнгө оруулалт. Тэр үндэсний аюулгүй байдал чухал юм уу? Эсвэл манайд эдийн засаг бол гадныхныг хөөж гаргаад авах ингэ чухал те. Татварыг багасгах юм уу? За тэгвэл хүүхдийн мөнгө давхар багасна. Миний үзэл баримт хаана байгаа юм? Тэгэхээр тэр нь аюул чухал байна шүү дээ. Би баруун талд байд юм уу? Зүүн талд байд юм уу? Дээр юм уу? Урд юм? Барометр дээр. Үнэхээр улс төрийг сонирхыг гэвэл тэрнээс биш тэрний нуу замрагны нөхөр нь тэрийг гутгалж биш шүү дээ. Тэрийг хинж авч чадна. Тэгэхээр тэр эхлээд их чухал баг. Тэ хэцүү. Энэ өөрөө зөв хамгийн наазхан цаазын ял дээр бодлоо. Жохон охин хүчнэсэн цаазлуулах хэрэгтэй мөгүй. Тэгэнгүүт чинь за манайхан бол аль цаазал дүүжил гэлээ. Магадгүй бол шоронгийн ял нь илүү хүнд ч юм билээ те. Юу ч байдгийг. Тэгэхээр энэ дээр тэр өөрийн гэсэн тэр үзэл баримтлал тогтохын тулд айгүй их юм унших хэрэгтэй юм болоо да. Би өөрөө ингээл унших болгондоо эсвэл энэ талаараа ийм за би бас зарим тохиолдолд буруу бодож ирсэн биш үү. Одоо ингээл би ингээл найсааш эргэлздэг ганц өрн ингээл байдаг байхгүй. Бүх сургуулиудыг улсын болгочвол яах вэ? Хувийн сургууль байхгүй байвал яах вэ? Ингээд яах вэ? Боловсролын яам байх ёстой байхгүй болгох шүү. Борд болгочвол яах вэ? Зарим зүйлс дээр миний хус тогтоогүй л. Сүүлд яасан штэ нэг бас сайтын нэг бичлэг явж исэн юм аа. Тэгсэн чинь талбай дээр байгаа залуучуудаас төрийн 3 өндөрлөгийг асууж авчлаа гэсэн. Та тэрийг харсан уу? Та тэрийг юу гэж харин тийм мэдэхгүй байгаа штэ. Тэгэхээр харин яг тэр залуучууд мэдэх ёстой мó мэдэхгүй юм уу ч юм уу? За би одоо энэ дээр бас л ингэж хэлвэл бурууддаг юм болов. Богино шүү дээ. Миний бодлоор альва газрын улс төр нь уйтгартай байх нарийн дээр гэж боддог. Америк айгүй онцлогтой байхгүй. Зөвхөн Америк дээр авч үзье. Бид нэ бүгдээрээ Америк ерөнхийлөгч шиг мэддэг. Celebrity байхгүй. Намайг Канадад оюутан байхад Канад оюутнуудаас ерөнхий сайд хэн бэ гэдээ асууад тухайд Стивен Харпер гэж юм биш. 44% л мэдчихсэн. Тэгэл тухайд бас Канадад гэл боо юм болоод. Тэгэл Канад нөгөө бас юу байлаа да тэдний чинь эдийн засгийн бас тухайн социал демократ бодлогоор хэмтэлчлээ. Нэг 8 оны эдийн засгийн ингээ шууранаар Канад тогтоод үлдсэн байхгүй харьцан байгаагүй. Канада доллар чинь Америкаас хүчтэй болоод эдийн засаг амар сайн үйд байхгүй. Канад айгүй сайн байсан гэсэн. Улс төрчдөө мэдгүй. Манай дээр болохоор би энийг айгүй сайн мэдээд байгаа. Яг нөгөө хит комедиан байсан онжилуудад улс төрчид миний ажлыг айгүй амар болгож хэлсэн шүү дээ. Биднийх өдөр болгоо нэг сэдв гаргаж ирж байдаг. Шоолоход амархан. Тэгэхээр тэр сенсацтай байх. Улс төрч хүн үг дуугуу те улс төрчид ингээд ажиллаа хийгээл ингээд явж явах хэрэгтэй гэж би бодод байгаа байхгүй. Энэ дэлхийн хамгийн доктортаалаг эдийн засаг бол Финляндыг харуул мэдхгүй төрийн 3 өндөрлөг нь өндлөнгөөс бол мэдхгүй шүү дээ. Тим селебрити биш байгаа байхгүй. Тэгэхээр нэг бодлын мэдэх албагүй бах. Нөгөө бодлын гэхдээ тэр оюутнуудыг би бас өмөргөө өөгшүүлмөргөө. Манай улсын магадгүй онцлог гэж боддог те. Цөөхөл байна. Улс орныхоо асуудалд оролцох хэрэгтэй ч юм уу. Анхаарал хандуулахгүй бол болохгүй. Бас болохгүй. Яг хоо нэг юм л үг гэдэг. Манай Калгари дахад манай профессор хэлжсэн. Чи санал өгвөл дууга тат. Яг хоо манад ингээд нэг юм бас боломжтой боломжгүй харьяал асуудал байдаг л та. Санал өгчөөд шүмжлэх хэрэгтэй хэлсэн. Тийм ээ тий. Та одоо нэг ингээд уншдаг гэж ярьж байгаа шүү дээ. Ер нь энэ улс төрийн талаарх мэдээллийг өөр уншиж мэдээд байна уу? Эсвэл одоо намд хариалалтай хүмүүст мэдээлэл арай хурдан очдөг юм уу? Тэр надад яг жоохон сонирхолтой байна. Өөрөө хайж уншдаг. Их намынхантайгаа нийлж мэлдэггүй шүү дээ. Гэхдээ би ч нэг тийм бас яг намчин хүмүүс биш байгаа даа. Аль фракц юм уу мэдэхгүй шүү дээ. Надад чи их зөндөө ажил байна. Мэдээж шудраг өсний төлөө одоогийн байгаа дарангууллыг дарахын төлөө ингээл те улс төрмөрд бол болохоосоо болохгүй л үзэх байх. Би тийм хүмүүс дургуумаргүй гэж байгаа юм шиг. Яг л адил хоёулаа яг л адилхан мэдээлэлтэй л гэсэн. Яг хоо нэг альва мэдээ гарахад нөгөө хувь хүний нөгөө тунгаан бодож эргэцүүлэх төгөлт хийх нь магадгүй арай өөрөөж магадгүй зарим хүмүүсийг арай өөрөөс харж байгаа. Цэц яагаад ийм шийдвэр гаргав? Адилхан мэдээлэл авч байгаа шүү дээ. Боловсруулж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч шаардсан байгаа юм болов гэдэг ч юм уу. Тэр мэрэнд л ялгаатай. Би ягаад ингээд танаас улс төрч гээд асуугаад байгаа вэ гэхэлэр миний одоо харж байгаагаар бас маш олон хүмүүс надтай санал нийлэх байх гэж бодож байна л доо. Амарч байхыг ингээд улс төрийг амар кул харагдуулж байгаа гэх юм уу? Маш гоё харагдуулж байгаа байхгүй. Түүнээс одоо ингээд дээр байдаг за тийм хүмүүс ингээд яхаар угаасаа л одоо хүүхдүүд ч ингээд итгэе болчихлоо шүү дээ. Яагаад гэвэл гар гэрт нь гэр бүлийнх нь бүгдээр л муулчин те энэ хэдийн юмнууд ингээд мөнгө идээд угаагаад яалаа гэл тийм болохоор тэр хүүхдүүд тийм юм харж өсөж байгаа учраас бас
тэр хүмүүсийг тэгж боддогч байх гэж бодож байна. Гэхдээ яг тань шиг хүмүүс ингэж гарч ирж байгаа нь одоо залуучууд бүр илүү ингэж улс төрийг сонирхох тэр мотивац өгч байгаа гэж бодож байгаа юм шүү. Систем ивэрэ байвал бурхан боддоо гараач нэмрүү. Тэр амарчандаа хэн нэгэндээ биш байхгүй. Хамгийн ихний асуулт шууд ингэж би одоо ингээл айгүй их ингээл тендерийн улгаан шүүмжилж одоо ухаад ахаар ингээ бас гараад ирд юм байна. Бодолтой авахын дарга нь тэр дээр нь байгаа хин эдгээр бүгд холбоотой байна шүү дээ. Энэ компани 6 тендер авсан байна шүү дээ. Юу ярьж чинь тий. Энэ тендер л гэж яриад байгаа болохоос энэ юу байхгүй тендер болгон хулгай биш. Гэхдээ бидний мөнгийг тэр аргаар л хулгаалдаг юм байна. Энэ дээр ихтэй бас ахтар юм хийх гэдэг би бас бэлдээл байгаа. Тэгэнгүүт нэг намайг шүүмжлэгч юм үгүйсгч нараас юм чи орж ирээд адилхан хулгай хийх. Энэ зөв асуулт байхгүй яа. Би ингээл орой томгүй хулгай яриад одоо сонгон дэвшээл ингэ явж байгаа тийм ээ. Чи гараад ямар ялгаатай. Энэ асуулт нь зөв шүү дээ. Амарчинд хулгай их боломж олдоогүй байгаа шүү дээ. Тэ? Нөгөөдөл нь яг хулгайч нар энэ олдоогүй байгаа байхгүй. Хулгай гэсэн мэддэггүй шүү дээ. Миний итгэл үнэмшил юу вэ гэхээр зэрэг мэдээж одоо ингээд үнэхээр хувь хүний дахин давтчихгүй үнцийн амин чанар гэр бүлийн хүмүүжил энээс гадна үзэж харсан уншиж туулсан ингээд харахаар энэ хулгай хийгээд байгаа энэ процессыг энийг системийг нь хулгай системийг нь яаж хулгай хийхгүй болох вэ? Яаж илүү шудраг болох вэ? Тендерийн процессыг яаж AI зориулах вэ? Blockchain backed technology болох вэ? Энийг мэдээж одоогийн байгаа маш олон дарга нар хүсэхгүй л дээ. Чинь 40% болж тийм болж яагаад Монгол улсын нийт мөнгөний 70% нь төвлөрөөд байгаа юм бэ? Бид нар төвлөрөх, хоёуланд нь бид төвлөрөх ёстой. Энэ системийг өөрчлөхийн төлөө явъя гэж байгаа. Тэгээд үнэхээр одоо дотроос бодож байгаа нэг 2-3 хуулийн залтууд батлуулж чадах юм бол би өстой нөгөө Rocket-ийн зугаацж дуусаад авс руугаа дуртай явнаа гэдэг хэсэг. Тэгэл дараагийнхаа журнал. Миний карьерийн төгсгөлийг би улс төрийн юу гэж харддаг. Би хүүхдүүдтэй ажиллах, хүүхдийн яраа асрамжийн газар нэг. Улс үндэстний болон ер нь хувь хүний юу хөгжилтэй ундаам суур төрөд учраас миний эцсийн зорилго тийм даа. Замд нь бол энэ нөгөө надад гайвал миний бизнесийг гайвуулаад байгаа болохоор нөгөө ийшээ орж байгаа юм байж. Энд нэг ганц хоёр юм өөрчлөх хэрэгтэй байна гэж л бодож байгаа юм шүү дээ. Одоо ингээд яг уус төрч за нөгөө талаас багш хүнтэй уусаа ярилцж байгаа болохоор бас боловсролын яам гэд яриагаа бас ярил гэж бодож байна л доо. За тэгээд миний бодлоор бол яг энэ багш болон эмчнэрийнхаа цалин ингээд одоо хангалттай нэмээд тэгээд энэ салбарыг бүр ингээд одоо ингээд гой хөгжүүлмээр байгаа хгүй миний хувьд. Гэтэл үнэхээр л яалтчгүй тэр жоохон бага он авсан хүүхдүүд ингээ боловсролын салбар руу ороод энэ. А гэхдээ ангаахыг бас ингээд харахаар ангаахт орж байгаа хүүхдүүд ядаж өндөр оноод хүүхдүүд ороод байгаа хгүй. Одоо хүний амь настай шууд одоо холбоотой гэдгээр ч юм уу та тий. Тэгэхээр би ядаж боловсролын салбарыг ядаж ангаах шиг болгомоор байгаа хгүй. Гэтэ ангаах болж байгаа мөг үйл бас л нөгөө нэг яг таны хэлгээр нөгөө ширээн дагаараа мөнгө өгдөг асуудал одоо ч гэсэн байсаар л байгаа. Тэгэхээр одоо яг улс төрч болон боловсролын салбарын хүн байгаа учраас та энэ дэрийг юу гэж боддөг юм бэ? Харин би нэг удаа энэ зүгээр аргайц үнэлгүй л дээ. Гэхдээ бор 7 жилийн өмнө Facebook-оор бичижсэн. Ангаахгүй ер нь 10 жил төгсөж байгаа хүмүүс нэг ч бити ангаахд ор. Ашиг нэг ч юмж бэлдэхгүй хэвэл. Нэг ч бити ор. Тэгжиж бид нэр эмчнэрийнхээ үн цэнийг мэдээж өөр ирэхгүй залангааны юм. Ашиг насараа лоонд сурлаа 6 жил мах. Ясмахаа зулгаалаа. 2 жил резидент хийгээл ингээл. Өнөөдөр одоо жишээ манай хангаахын салбар зүгээр л нэрээ сайхан сэтгэлтэй эмчнэрийн нуруунд дээр л тогтчих шүү дээ. Сая төгрөгийн зайлантай хүний амиа урдаг сая төгрөгийн зайлантай. Хүний Монгол хүний амийг үн цэнийг бодоод үзэхгүй. Гэхдээ миний иргэн манай эмээ намайг өсгсөн юм. Монгол улсын гавьяад эмч. Миний иргэн тойрон дандаа эмчнэр. Тэгэд яг үүндээ бол хүний төлөөл амьдрах тавилан сонгоцсон. Тэр урамшуулдаг. Харин тэ төгсгөлт нь би одоо эмээгийнхээ гавьяатыг одоо төгсгөлт нь төмөр өгөөд тэгмээргүй. Гэхдээ энэ эндээ бол гавьяа шагнал бол нөгөө социализмын үед өөр өгөх юм байхгүй. Юм л биш. Майкл Джексон Америкийн нэгдсэн улсын гавьяат жүжигчин гэж бодож байна уу? Тэ яг дуучинд жүжигчин гэж зол өгөө. Тэгээ Майкл Жордан, Леброн гавьяат тамирчин уу? Энд чинь нийгэм нь үнэлж байгаа бол ядаж байр үг тийм ээ. Тэгээ тэгж чадахгүй бол тэгэд нөгөө юуны нүдийг юугаар хуураад яах юм бэ? Тэгэхээр энэтэй адилхан багш дээр ч гэсэндээ айгүй хэцүү дилемма үүсчихэж байгаа.
цэцэрлэг хүрэхгүй асуудал яригдж штэ. Одоо маш олон хүүхдүүд ингээд ер нь бол одоо ингээд 500 мянган хүүхэд сурах хэрэгтэй багш байхгүй. Тэгээд ийм байна. Би өөрийнхөө 18-таг бодож үзлээ л да. 18-таг хүүхдийн майндсет руу орлоо. Бид нар бөөнөрөө заах тэр цалин яах вэ? Хүүхэд дуртай мэй гэж байгаа нэг цалин мэлэн гэж бодохгүй. Тодорхой хэмжээнд бодох. Мөнгө чухал ч гэсэн хамгийн чухал зүйл юм биш үү? Дөрвөлгийн хөрөнгө байна гэж бодъё л да тий. Мөнгө, цаг хугацаа, эрүүл мэнд, нийгмийн статус. Мөнгө нэг нь л байхгүй. Чухал уу? 25% чухал тий. Тэгэхээр мэрэгчлээ сонгож байгаа хүүхэд гой кул мэрэгжил, секси мэрэгжил сонгороо тий. Тэрийг л багш гэдэг мэрэгжлийг тийм болгоё. Одоо би хувьдаа бол бас их олон жил 10 жил тий багшлаад хүүхдүүдийг багш байхад ийм кул штэ гэдэг байдлаар бас зөндөл хичээлээ. Маш олон багш нарыг ч гэсэн тэгж бэлтлээ. Тэгэхээр нийгмийнхаа хүрээ зүгээр л нэг муу багш энэ гэдэг үгийг бүр одоо нийтээр үгийн сангаас авч хаймаар байна. Одоо 10 жилийн боловсролоор дэлхийд хин тэргүүлж ингэ бүгдээрээ тэгж байгаа харж байгаа copy paste л та. Финлянд байгаа байхгүй тий. Финляндыг харангуй багш гэдэг ингээд хамгийн лаг мэрэгжил байгаа. Цагаан сараар одоо ингээд хамаатнуудаараа суугаад айгүй бол ингийн шүү. Манад бол нэг улсын хурлын гишүү ах уйл дээшээ суулгах шүү. Тэ? За тэгээ нэг улсын лаг прокурор шүүгч ч юм уу те? Тэр багш ах бол ихч ч юм уу хоол цай зөөж байгаа шүү. Үгүй ээ. Тэр багш ихчийг багш ахыг дээр суулгах. Зүгээр ингээд багш гэдэг чинь та энэ улсын дараагийн үеийн тийм ээ. Бүр баг бах тусмаа. Цэцэрлэгийн багш. Монгол улсын ирээдүйн хүн бэлтэж байгаа байхгүй. Их сургуулийн багш бол тэр нэг мэрэгчлэн бэлтэж байгаа шүү дээ. Цэцэрлэгийн багш хүн бэлтэж байгаа. Монгол улсын дараагийн мэрэгний. Тэрийг бөөнөрөө нийтээр кампайн болгож кул болгох юм бол нөгөө онд сурдаг хүүхэд тэр яшээ оноотой оноогүй одоо хамгийн лагууд нь байж гэсэн багш бол л. Хайрт. Кул байх нь мөнгөтэй байхаас чухал шүү дээ. Тэртээ тэр хараа энэ одоо 17 8 дэх хүүхдэд хэлмээр зүгээр хараа яг ямар мэрэгчлэн тэр. Яг цэвэр пашн хөөх юм бол та нар юу гэж мөнгө өсч ивэл мөнгө араас ч ороод тэр монетайзинг шиг амарх юм байхгүй. Тэр алдар нэр ороод тэр магадгүй нэг үнэхээр дуртай юм хийж ивэл одоо хөвгүүд те хөрхөөх найрмаар бол тэр октод чинь жам дээр цуглан заяа те. Ингээд хүсэж байгаа юм чинь пашн хүсэл эрмэлзлийг чинь дагаж орж байна. Тэгэхээр нийтээр тэр хүсэл эрмэлзлийг багшийн мэрэгжил дээр төвлөрүүлэх юм бол энэ улс юу явандаа бол өгч байх гэж боддог. Харин. За хоёлоо буцаад нөгөө нэг мэрэгжил сонголтынхаа асуулт руу оролт ажил мэрэгжлийн талаарх асуулт руугаа. Одоо амарч ахын хамгийн анх хийжсэн яг ингээд цалин аваад мөнгө аваад хийжсэн ажил ямар ажил юм бэ? Шатрын тэмцээнээр анх юу яагаад $99 тэмцээн төрүүлээд 99 нөгөө шагналд нь ирсэн гэсэн үг шүү дээ. Шагналын $99 аваа. Тэгээд Америкт айгу олуулаа амьдэрдэг. Очоод манай өрөөнд зурагч байхгүй. Гэртээ зурагт авч ирсэн. Тэгээд тэрний ард дээр Баскер Робинс зарууны дэлгүүрт ажилласан аав дээр ер нь бол барилга дээр бас ажиллаж үзчихсэн бай. Тэгээд буцаал хичээл заах маах. За Канадад бол байхдаа аяг тагуугаад өдрийн 8 цаг аяг тагуугаад. Тэгээс хүүхдүүд дээлдэг ус. Ямар ч ажил байсан аягүй гоё дуртай хийчихээ. Тэгээд нөгөө юу яддаг вэ? Би чи Universal-ыг анх нөгөө байгуулад нөгөө 7 100 цаг ажилтаад чинь стогоор морь мал бит ажилтдаг ус. Тэгээд өглөө 9-оос хавуулаад 10 ахс хүртэл хөл дээрээ ер нь нөгөө Израиль дундаа нэг 10 минутын брейк. Би их амар жаргалтай гэдэгсэн дэрийг. Нөгөө 8 цаг хөл дээр аяхтаа угаас урцсан чинь хичээл заах таа. Тийм ээ. Тэгэхээр нэгдүгээр тэр ямар ч тэр нөгөө хар ажил хийж сурах хэрэгтэй юм лээ. Сахлаа талаас. Хоёрдугаарт үйлчлэгээний салбарт ажиллах хэрэгтэй юм лээ. Янз бүрийн ааштай хүмүүстэй олж одоо манай энэ CUGS-д ажиллаж байгаа хүмүүс бол өстой янз бүрийн ааштай хүмүүстэй уулзж байгаа. Одоо Wands бүгд тэгээд энэ өөрөө ирээдүйд амар их туршлага бол. Тэр нөгөө өөрсдөө бол нэг 150-аас 200-ны бабблд амьдарч байгаа байхгүй юу? Бидний таньдаг, биднийг таньдаг те. Яг дотны бодоод үзэлт те. Тэгэнгүүт тэндээс гараад амьдрал чинь өөр юм байна. Ийм муухай хүн байд юм шүү дээ. Ийм гоё хүн бас байд юм шүү дээ гэж харах. Тэгээд тэр их тусалж ирсэн. Тэгээд хоолой ажил хийж үзсэн. Яг хамгийн анхны одоо ажилласаа авч исэн хүнд цохилт байсан. Зөндөө. Бүр нэг ингээд голд баг ортол нэг юм байдаг шүү дээ гэхгүй. Би л анх яг офис ажилдаа ороод нөө нэг
гайгүй онц сурдаг бас оюутан байжгаад тэгэл өө би алаад өгнө гэж бодоод яг тэгэл бичиг цаасны ажил хийгээд эхэлсэн чинь бүр ингээд бүр хямарч исэн байхгүй. Тий нөгөө ер нь бид нар чинь тэгэл бүгдээрээ л эцэг ихээ хайрын төсөөл тэгэл амьдралдаар гараад чи лаг мундаг биш юм байна гэдгийг мэдэрнэ шүү дээ. Тий би одоо ингээд Skytel-д ажиллаж байсан. Оо Америкаас амар лаг мундаг мэдлэг боловсралтай хүн орж ирэл тэгэл Монголын одоо наад захын одоо далхны үнэ мэдэхгүй юм байгаа шүү дээ. Эдийн засгийн судалгаа энэ төр ихэд нусаа цартаа нааж байгаа юм шүү дээ. За тэгэл аяг тавуугаа жахад хүртэл ингээд ийм саунд нэг соус үүдэн шүү дээ. Тэрийг ядчил хаашаа харуулж байгаагаа мэдэхгүй байгаа байхгүй тий. Тэгээ тэрнээс ахуулаад ингээд маш энгийн бид нар чинь ингээд хүн болгоны ингээд тархин дотор ийм мэдлэгийн нэг нүх байд юм байна л да. Маш энгийн мэддэг хүн болгонд байдаг. Тэгээ тэр нь ажлын байран дээр ингээд танихгүй юм шиг гараад ирдэг. Тэгээ тэр бол зүгээр одоо мэдэхгүй зарим хүн гутлуудаж чаддаггүй шүү дээ. Тий. Тэг өндөх шарч чадахгүй юм байгаа шүү дээ. Гэхдээ тэр мангар хүн ч юм уу биш байхгүй. Бид нэр одоо ингээд монголоор тайп хийж чадахгүй хүн байгаа. Тэр маш энгийн юмнууд тий. Тэгээ тэр болгон дээр бол амар хүн цохолт аав. Гэхдээ зүгээр 0 ороод ганцаараа уйлмаар байгаа. Уйлдаг тий. Тийм уйл гардаг. Яах вэ? Та тэгэхээр Skytel-д яг эдийн засгчаар ажиллаж исэн гэсэн юм шүү дээ. Тийм шүү дээ. Стратеги хөрөнгөөр бол тий. Оо чи илдүү юм болж байна. Өө нийт. Хэр удаа ажиллаж исэн юм? Тэнд нэг 9 сар ажилласан аа. Тий 9 сар л байсан. Би UAE тий сургалтанд ажиллаж исэн Монголд 20 дөөр ажиллаж үзсэн мөлий. Тэгвэл яг таны хувьд одоо нэг уус төрч эдийн засгч гэдээ байгаа шүү дээ. Тэгээд яг онлайн одоо нэг ихтэй сургуульд сурж исэн мэдлэг чинь яг практик дээр хэрэг болт юм уу яа тийм. Энэ ихтэй сургууль ийм хэрэгэлт юм лээ. Яг ингээ сурсан юм чи нөгөө бид нар бодоод байгаа яг энэ номыг уншаад хэрэг болох юм биш үү? Энэ эсийг бичгээд тэр нөгөө бүтцэн ч юм уу тий үг бичих. Тэг хамгийн гол нь юу гэдэг нь шүү дээ. Цагийн менежмент гэдэг нь чинь нөгөө цагийн тулгаж хийхгүй манай тийм асуудлууд байгаа юм тий. Тэгээ бусдын дунд орж бие авч явах байгаа тий. Тэгээ танилын хүрээ байгаа. Тэгээд хүнд хэцүү үед ер нь хэрхэн даван туулах уу яах уу гэдэг юм маш олон зүйлс тэнтэй нөгөө хамт холбоотой хажуугаар нь орж ирж байгаа асуудал юм байна шүү дээ. Бодлууд сургамжууд тэр их чухал байна. Тэгээ хүн өөрийгөө аягүй их юм дээр бас олно. Тэгээ зөвөр ингээ бодоход биш тий. Одоо 3-4 курсын оюутан үзэж хэлчихвэтэй л тий. Эсвэл зүгээр их сургуулиуд төгссөн. Төгсөөд хэдэн жил төгссөн байсан хамаагүй. Мэргэжлээ солих. It's okay болно. Эцэгч оройтхгүй. Яана би хайрын 4 жилийн үржлээ. Тэгээд одоо нэгэнд үрцэн энийг аягүй том гашуун сургамжгээл хүлээгээд авчих тий. Тэгээд 4 жил үрцэн гэдээ яах гэж байгаа. Дараагийн 40 жилээ жаргалгүй юм гэж. Магадгүй тэр хугацаанд нөгөө сурсан юм нь за би ийм юм хийж би үлдснээс амьдрахгүй байна гэдгээ яах вэ тэгээд take the L and move on ялагдлаа үлээгээл тэгэл үргэлжлэл амьдр гэдэг тийм зүгээр шүү дээ бидний амьдралд энэ байтугай юм удах чинь ядаж дургуй юм олох чинь дуртай юм олохтойгоо адилхан чухал би энэ дургуун биш тэгээд болох нь яг таныг ингэ дээрсэн чинь надад нэг юм санаанд орчлоо. Би яг төрхөөс өмнө 2024 оны хавар магистрийнхаа зэргийг хамгаалсан байхгүй. Тэн дээр болохоор мэргэжил сонголт ба ажлаас салшрах хам шинжийн талаар судалгаа хийгээд за тэн дээр яг оффист ажилдаг нэг 104 хүн орсон. За тэгсэн чинь яг бакалаврын мэргэжлэрээ ажилдаг хэсэг дээр асуусан чинь яг 50% юм бэл. Ер нь л яг одоо бакалавртаа сонгосон мэргэжлэрээ ажилдаг нэг 51% байсан. Миний судалгаан дээр. Тэгээ 49% нь болохоор бакалавраараа сурсан мэргэжлэрээ ажилдаггүй гэдэг судалгаа гарсан байхгүй. За тэгээд цаашлаад яг энэ ажил мэргэжилтэд үнэхээр одоо тэгээ өөрийнхөө сонирхлын мэргэжлийг олоод яг өөрийнхөө ур чадварт таарсан мэргэжлээ олж чадсан юм уу гэсэн чинь 35% чадсан. Тэмүүтэ 65% чадаагүй гэж хариулж байгаа байхгүй. Тэгэхээр яг тийм бол яг манай одоо өнөөгийн цаг үед яг энэ мэргэжил сонголт айгүй чухал юм байна гэж би бодсон л таас. Би л авч чадаагүйд нь хэлнэ. Бодлоо стрийн шинжилгээ ухаанаар төгсөөд яг хөө мэдээж том сургууль, мундаг сургууль төгссөний ач аваа зөндөө байгаа. Тэр одоо ингээд альва зүйлийг шал өөр өнцгөөс бодох тийм ээ. Бусдыг хүлээн зөвшөөрөх ингээд мэдээж зөндөө олон даваа талууд байгаа. Гэхдээ би айгүй ингээд инженерээр сурдаг гэж тийм ямар нэг ингээд илүү hard science талтай энэ боддог юм. Тэгтээ гол нь одоо хамгийн том асуудал нь байгаа юм. 4 жилийн институт тийм ч удахгүй байх гэж би бас бодоод байгаа. ChatGPT-гээр пейпер бичээл
Өдөржин чат GPT-гээр шалгаал хин энийг хуураад байгаа. Тэгээд дэлхийн урд хожид байхгүйгээр одоо дараагийн ажил дээр хувьсгална эхэлсэн амар урттайгаар өсөж. Тэгвэл намайг их сургууль төгсөж байгаа таад дундаж хүн 7 удаа ажил мэргэжлээ солино гэхэл бид нар ухаалтчихсан байхгүй юу ярьж байгаа юм чинь. Одоо их сургууль сурсан 4 жилийнхаа юмар бүтэн насаар амьдрын гэж байхгүй амар урттай өөрчлөлт болж байна тийм. Тэгэхээр зүгээр ингээд хүүхдүүд дэлгээд тэр их сургуулиас авсан тийм мэргэжил диплом чинь зүгээр яг нэг суур одоо санал гэж ойлгож тийм. Тэндээс одоо магадгүй найзтай болоод авчих. Адилхан төвшин хүрээлэлтэйгээ болоод авчих. Тэртээ тэргөө ажил дээр гараад амьдрал дээр гараад шал өөр. Мэдээж одоо бүр нарийн ангаах барилгын инженерийн төр бол яг тэрүүгээр л явна л да үндсэн суур тийм. Гэхдээ ер нь ингээд барилгын инженер болоход хүртэл ингээд технологийн апдейт хийчихэж байгаа байхгүй тийм. Шинээр сурч таар. Байнгын харин хитгэн ур чадварыг бол ямар ч мэрэгчлэр сурсан эзэмших хэрэгтэй биш үү? Тэр нь бол public speaking байна. Болны өмнө ямар ч үс ярьж сурах. Яг адилхан Google-ийн хоёр инженер нэг нь илүү олонний өмнө ярих чадвартай байхад цалин ингээд дабл тавьчихж байгаа байхгүй. За хоёрдугаарт нь болохоор энэ нөгөө хөрвөх чадвар байна тийм. Тэр AI agent төгсрөх шаардлагатай болоод AI agent төгсраа сурч байгаа. Тэр гой програмууд дээр ажиллаас нөгөө шинэлэг байх тийм үү? Шинэлэг юм ингэж байнга. Гуравдугаарт нь ямар ч үсэн нэгэн л бидний капиталист нийгэмд амьдарч байгаа ч мөнгөний талаар ойлголттой болж байгаа. Тэгтээ бет тавих гэдэг чинь энэ мөнгөний юу биш ээ. Битээ тоглох ч юм уу тий coin авах. Нөө яг ингээд арилжааны суурь ухаантай болчих. Урт хугацаанд хөрөнгө оруулалтыг сурч. Dow Jones юу гэдгийг мэдчих. Apple хувьцаа авахд ашигтай машгүй price earning ratio-г хараас сурч. Нью-Йоркийн хөрөнгөний бирж дээр за эсвэл Forex demo дээр ч гэсэн нэг жоохон арилжаад үзчих. Мөнгө энэ зүгээр хамгаалалт талаас нь шүү. Амар мөнгө олж хин нэг орж ирэл амарга мөнгөний санал тавьж баахан хүмүүс бэлтүүлчихдэг байхгүй. Дээр үед Монгол хадгалан зээлийн оршоо гэж үйсэн. Нэг хүн худгалуулаад алуулж ирсэн. Тэгээ саяхан coin bubble явлаа тий. Тэгэл бетэнд одоо живж юм. Монгол зэрэг тэгэхээр нөө мөнгөний суурь ойлголттой болох тэгээ технологийн тэр хувьсах чадвар одоо бол AI agent центр дээр бол явж байгаа шүү. Гуравт нь people skill хүнтэй харьцаж байх. Ялангуяа олонний өмнө ярьж сурах. Эсвэл ингээ бөөнөрөө ингээ нэг ивент дээр байж хахад сайн байна уу? Наа амарчин гэдэг гэж ярих тий. Тэр нөө тантай ярьж байгаа подкастт хэлсэн шүү. Юу мэдэх чухалаа гэдэг хэнийг таних нь заримдаа илүү чухал байдаг. Тэр танилцах ур чадвар. Тэр илүү. Одоо бас ингээд яг манай дүүнер ингээд сонсож байгаа гэж бодож байна л доо. Тэгээд таны бодлоор ажлын байран дээр хүн яг ямар ур чадвартай байх ёстой вэ? Одоо нэг хүүхд ингээд тань дээр ингээд ирээд би ингээд одоо завуулт төрч бодлоо гэж одоо хүүхд ирлээ гэж бодъё л доо тий. Та тэгэхэд яг тэр хүүхдээс юу харах юм? Үнэхээр одоо хэлний мэдлэгтэй байх юм уу? Эсвэл яг тий уус төрч гэж одоо тийм одоо онлын мэдлэгтэй байх юм уу? Эсвэл харилцаа илүү байх ёстой юм уу? Надад хамгийн түрүүлж хардаг юм. Одоо энэ үзэж байгаа хүүхдүүд ч гэсэн миний сошиалор ирээд надтай хамтарч ажиллаад ингээ ментор, менти болоод ингээ гэж болоо шүү. Ингээ хүсэл яг үнэхээр би юм сурмаар байна. Би тантай яваад подкаст хийж ажигаас үзмээр байна. Тэ гоё шинэ хүмүүстэй танилцмаар байна. Ингээд би ингээ гоё таны юм туслаад гэдэг амар нээлттэй байхгүй. Тэгээд тэр хүсэл байх. Тэр сурах ирмэлзэл байх тийм ээ. Бодол зөв талтай байх. Тийм юм юу гэдэг шүү дээ. Хамаагүй таны хэвээр муу муугаач биш би тантай хамаагүй хүн ч хамаагүй мална гэх тийм биш. Бодол чинь яг зөв. Тэр зүрх чинь зөв талтай тийм. Тэр хүсэл эрмэлзэл байх. Ямар ч юу тэрийг хардаг байх. Тууштай байж чадчихэв гэдэг тийм ээ. Ямар ч ажил болгоч. Японд ч гэсэндээ тийм л юм. Ур чадварыг бол сулгах. Ур чадварыг бол ингээд ямар ч хүн суулгаж хөл юмж. Тэр үнэхээр хамт байх. Тэгээд ерөнхийдөө жаргалт ч тэр зовлонд ч тэр нөө зангаа хувирахгүй байх. Тэр чадварууд л хамгийн чухал байх гэж бодож байна. Тэгээ ер нь ингээд та бүгд анзаараа дэлхийн ингээд том компаниуд, Монголын том компаниудын HR ингээд хүмүүс ингээд аяguuлаглаг CV явуулдаг л та. Таныг ажилд авах хэсгийг ажлын ярилцлагаар шийднэ. Ажлын ярилцсан дээр юу арах вэ гэхээр та лаг мода биш. Likeable. Зүгээр л тэр хүн чамд чи тэр хүн таалагдж байна уу гэдэг хичээл. Америкийн визний ярилцлагч ажиллах. Тэр дансандаа хэдэн төгрөгөөр чи таалагдж байна. Тэгээ тэр чинь өөрөө яг нэрэ бодит амьдрал дээр би хөндлөнгөөс зөвлөмөр авч өөрөө ч гэсэн ингээд community-г ингээд үүсгээд би одоо ингээд судлаач, сэтгүүлч, IT, data analyst, хуульчдын ингээд юм
баг үүсгэж байгаа нэг төсөл дээр ажиллах гэдэг байхгүй. Тэгээ тэр хүмүүс ур чадвараас илүү хамт ингээд зүгээр гоё хангаут хийгээд суухад гоё байна уу. Тэгээ хин нэгний эвгүй vibe-тай байх юм бол тэр юм багтаахгүй л гэсэн. Та одоо гэхдээ яг сургалтын төвүүд дээр бол багшлахгүй байгаа шүү дээ. Гэхдээ одоо суралцагчтай нэг юм гоё одоо лекцтэй авах юм уу ингээд нэг юм ярилцлагын цаг бол гаргадаг бах тий. Тэгэлгүй баха. Ер нь бол ингээд зөвлөдөг. 1492 онд Америк ТV-г Кристофер Колумбус нээж байгаа л гэдэг юм л да. Хүн байсан л да тийм. Европоос анхны очсон. Тэгээд Кристофер Колумбус энтгэгт очичлоо гэд Америк ТV-д очиод тэгээд хийсэн хамгийн том алдаа нь цаашдаа энэ энтгэг биш ээ гэж бодог байхгүй. Энтгэгт очлоо гэж бодсоор бол дууссан баг. Нэг 1502 онд л Америго Веспуччи Италийн далаач нь Колумбусын бүр дараа Америк ТV-д очиод за бэж та. Энэ нэг л өөр газар байх шиг байх. Ингээд тухай дууг нь дэлхийн газрын зураг байгаа шүү дээ. Дэлхийн газрын зурагтаар байхгүй газар очсон. Тэгээ газрын зураг зурдаг нэг картографер гэдэг байна. Тэгээ алдарт картографер дээр очиод тойлоо нэг Америк энэ газраар явах гэдэг энэ таны газрын зураг чинь нэг л биш байна. Тэгээ бүхэл бүтэн Америк ТV-ээр яваад. Тэгсэн чинь нэрнгээсээ өөр газар байсан. Тэгээ Америк ТV ингээ шинээр нээжсэн юм байна л. Тэгээ шинээр зурж исэн юм байна л дэлхийн газрын зурагтаар. Тэг өнөөдөр энэ дэлхий дээр газар нутгаараа хүн амаараа мөнгө санхүүгээр нийт нөлөөгөөр 4/1-ийг эзэлдэг Америк ТV гэж шүү дээ тий. Америго Веспуччигийн араас нэрлсэн байхгүй. Америго таны нэрээр нэрлээ. Америка. Кристофер Колумбусын араас нэрлэх байхгүй. Араас. Яагаад энэ агуу ТV-г Кристофер гэж нэрлээгөө, Колумбус гэж нэрлээгөө, Америго Веспуччи гэж нэрлсэн гэхээр Веспуччи Колумбусыг бодвол англи хэлэнд байдаг хамгийн хүчтэй 3 үгийг хэлсэн. I don't know. Мэдэхгүй гэдэг үг шүү дээ. Хамгийн хүчтэй унаас гардаг. Тэгээ шавнартай юу гэж зөвлөдөг вөхөр мэдэхгүй гэдэг нь сул дорон тохоо биш. Харин ч эсэргээр мэдэхгүй юм асуу. Ямар ч элементар нэг гэж бодсон асуу. Яагаад гэж хэл сурах угаасаа хэцүү байдаг. Нэрлэгдэг. Хоёрдугаарт нь шүү дээ тий. Чи мэдэхгүй юмыг зориглоод гар өргөд асуухад хажуудлын чөөгт чинь яг адилхан асуулттай байхгүй. Дотроо бодоод яагаад яагаад тэр A үсэг дангаараа байгаа. Яагаад the байгаа. Асуу нэг. Хинж яг адилхан бүгдээрээ хэл сурах гад ирмэлцэж байгаа. Тэгжил зөвлөд. Мэдэхгүй байх бол хүчрэх хүнээс гардаг шүү. Тэгээд бодоод үзэхгүй энэ дэлхийн бүр ингээ айгүй том макро төвшөнд навч л да. Наполеон Бонапарт Франц яг тааж одоо Ромын эзэнт гүр ингээ бодохоор одоо Наполеон бол ингээл Африк руу чинь экспедиц хийхдээ 30 геологч 40 хиймж 50 юу лээ физикч гэдэг юм эрдэмтдийг авч байна. Энэ яагаад ийм байдгийг мэдлэгийг эрэлхийлдэг ус. Тэг мэдлэгийг эрэлхийлдэг эзэнт гүрнүүд ингэж хядаж алдаг эзэнт гүрнээс урт удаан хугацаанд оршсон байна. Гэтэл эзэнт гүрэн тэгэхээр мэдлэгийг эрэлхийлэх нь угаасаа хүний нийгмийн улс орны хамгийн том зэвсэг юм байна л та тийм учраас мэдэхгүй юмыг байнга багшаасаа залхах гэсэн. Тэгжил зөвлөмөр. Ер нь бүх хүүхдүүд зөвлөө. Тэг мэдэхгүй юм чинь тэг яах юм мэдэхгүй л. Би бас ингээд сүүлийн үед хүүхдүүдийг ер нь ном уншихаа болцсон болов уу гэж утсан чинь яг таны тэр сүүлийн подкастаас сонсоод ном уншиж байгаа хүүхдүүд байгаа юм байна гэж бас бодсон л та тийм. Энэ үйлийг бас дэлгэрүүлэх гэж хичээж байгаа. Ер нь юу яа би бол зүгээр хувьдаа бод тийм. Дараагийн ерөнхийлөгч хинч байсан, альч намаас байсан яах вэ тийм. Хинч байсан. Тэр нэг юм нэг юм юу гэх юм бэ? Тэрбум мод гэдэг нь ерөнхийлөгчийн зам зөвсвөр шүү дээ. Тэр мод дараад тийм. Байгаль орчинд зүг баг. Гэтэ нэг тэрбум мод гэж хөтөлбөр явж байгаа бол 1 сая ном гэж хөтөлбөр ч гэсэн явж байна. 1 сая хүн ингээд өдөртөнд ном уншдаг. Монгол улс тэгж л өгч. Ном уншихгүй улс орноор ном уншихгүй улс ер нь яаж өгч юм. Тэгээ бүр модоос гарцсан. Тэ? Ном унши ингээд ном уншаад үүдэлсэн чи хаана байна. Оо тэгтээ бүр яг тэгж хэлдэг тий. Тэгэхээр ном унших гэсэн кул болгомоор шүү дээ. Би бол хувьдаа тэгж бодож байна. Номыг аль болох олон хүнд ном уншаасаа гэдэг. Энэ чинь тэм дотор мэдлэгтэй биш. Айгаа олон давтал.
Харин тийм би бас ингэж уншсан ном мартчихдаг байхгүй. Тэгээд яг та хоёрын тэр подкастаас за зүгээр юм байна гэдэг нэг тийм юу авсан шүү дээ. Тэр чинь авч байгаа тэр мэдээлэлтэй биш шүү дээ. Тийм. Гэхдээ ядаж утаснаас хол ойлгож. Тэгээд ном уншихаар ингээд хаяад ингээд чинь уншиж байхдаа ингэдэг. Ингээд юу уншиж байгаагаа мэдэхгүй зүгээр ингээд яг та хүний тарих амарчиж байгаа байхгүй юу? Дими диний явчихж шүү дээ. Тэгээ буцаж орж ирдэг тий. Ядаж энэ чинь нэг төрлийн бясалгал болчихно тий. Тарих чинь ингээд гоё эрүүлэр ажиллаж байгаа байхгүй. Тэгээд заримдаа reality бодит байдлаас гарна. Тэгээд бодит байдал муухай шүү дээ. Фантази л та. Амар гоё ингээд өөрийнхөө төсөөлөв. Тэгээд тууштай байдал одоо улс уртаа байх одоо айгүй олон талын давуу талтай л тий. Та яг хэдэн ном уншсан? Goodreads. Би одоо энэ Goodreads аккаунт байхгүй болсон байх нэг 250 байсан байхгүй юу? Тэгээд тэр чи дээр үдэлтэй. Одоо жишээ нь сүүлийн 1 жил бол яг нөгөө YouTube дээр нөгөө хантын одоо байнга нөгөө яриад байгаа шүү дээ подкастын хараас. Тийм 1 жил 52 гэсэн үг шүү дээ. 52 7 яг тэрийг уншиж байгаа юм шүү дээ. Тэгээд бүтэн уншчаад ирсэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ өөрөө дуртай. Тэгээд тэрнээс гадна зөндөө би одоо энэ өчигдөр стори хийсэн байсан. Би бүр гэлс гэртээ арч тэрийг өргөжлөж уншиж байсан юм. Тэ range of the tipping point. Тэд яг ингээд талд ингээд 0 ч юм уу те. Баабургоо дээр ирсэн тэгэл тал тавьсан. Би бас хаяада зүгээр нэг ном гэж унших шүү дээ. Хаяада философи ном уншмаарсан. Хаяада Мураками уншмаарсан. Тэд Өшөө чинь юу болж байгаа вэ? Энэ уул уурхай эдийн засаг масаг гал жоо удиртай ч гэсэн тэрнийхээ талаар юм уншиж мэдмээрсэн. Тэгэд эрдэнэ зочдтой бас зориулаад зарим хүмүүс бол бүр ном уншдаг гэдэг байна шүү дээ. Хин аюу гой дуурайсан тэр нэг ганцуг доктор тэр нөгөө космолог судалдаг. Орчлын судалдаг. Би тэгээд Стивен Хокингийн Brief History of Time цаг хугацааны товчд үгүй бүтэн уншаад. Тэгээд нэг уншаад ойлгоогүй байхгүй. Тэгээд баг 10 жилийн дараа дахин уншаад одоо арай ойлгох болов гэсэн чинь тийм амар ойлгохгүй. Гэхдээ гайгүй. Гэхдээ яг асуултуудаа бэлдээл. Big Bang Одесрал цаг хугацаа эхэлсэн гэж байгаа. Тэгвэл цаг хугацаа эхлэхийн өмнө юу ийсэн? Эхэлж байгаа шүү дээ. Тэгвэл цаг хугацаа эхлэлтэй юм уу, төгсгөлтэй юм уу? Эхлэлтэй бол юу гэж, төгсгөлтэй бол юу гэж. Эхлэлгүй бол юу гэж. Цаг хугацаа гэж тэгэнгүүтээ хаалan гэл онол болол. Тэгээ тэрэнд зориулж уншин. Тэгвэл Тэмүүжин гişүүн ороход ардчсан нийгэмд тагнуулын байгууллага яаж ажилладаг вэ гэдэг ингээд 5 гараад юм байна гэл. Тиймэрхүү заримдаа бол бүтэн 1-2 ном орно юм шиг шүү дээ. Яг нэг зөрчиндөө зориулж. Та тэгвэл яг ахлах ингийн хүүхдүүдэд зориулаад яг нэг гоё ном хэлээд өч гэвэл ямар ном хэлэх вэ? Ахлагын хүүхдүүдэд үү? Тий. За оюутан ч гэсэн яг. Тий ахлах ингийн юм оюутан одоо юу ячаарэ гэж хэлсэн байна. Би нэг сая өчигдөрхөн нэг постлцсан байсан нэг ямар үлээ Мишель гэдэг нэг тонгоруулаад яхаар нэг YouTube дээр 100% Jesus гэж бичсэн байсан. Тийм. Шимэлээ юу? Тийм. Тэр охиныг өмөрж бичиж байгаа бол та. Тийм сая марафонд гүгээд ингээд Иесус ярьлаг бүр Making of the Modern World гэдэг орчин цагийг бүтээх Чингис хаан гэдэг Jack Weatherford бичсэн юм ба. Making of the Modern World Чингис хаан орчин цагийг бүтээгч Чингис хаан. Jack Weatherford гэдэг хүн 1989 он анх Монголд ирээд тэгэл Монголын талаар хинээс ч илүү мэддэг. Хат тийм төв амар тэгээд бүр Weatherford сам мангад хүртэл байдаг итгэлэг гэдэг. Тэгээд тэр хүн Чингис хааны талаар бичсэн байхгүй. Тэгээд юу цагаан толгойд бол цагаан толгойг нөгөө нууц товчоо бодох юм бол ягаад ч надад адилхан санагдав. Арай өөр. Одоо энэ шиг борчонгоо марал тэдний хөөгд бацсан тэдний хөөгд ингэ явж байгаа шүү дээ. Тийм биш. Яг ингээл анализ хийгээл хар орон гэдэг хот дэлхийн том хотууд шиг байсан. Islamic Mosque, Buddhist, одоо temple сүмхийдүүд, Christian churches анализ хийгээд тий. Тэгээ Чингис хаан бол хэнийг ч ялгуулж гад орохтгоо. Чингис хааны үлдээсэн үг бол ардчлал байгаа. Торны зам гэж ярил гадаад харилцаа байгаа. Бусдын итгэл үнэмшлийг тэгээ дээрээс нь шудраг ёс. Бид нар өнөөдөр анзаардаг байхгүй шудраг ёс гэдэг тий. Ингээ бүр хууль ёсны юутай өнөөдрийн систем ба шүү дээ тий. Хүний эрхийг хамгаалж шудраг байх тал дээр
тийм биш нийгэмд амьдарч ин гэж төсөөлөхгүй байхгүй. Тэ би энийгээ аллаа хүчнэлээ тэгээ яах хариуцлага тийм нийгэм саяхан хүртэл байсан шүү дээ. Тэгэхээр Чингис хаан гэдэг хүн тэр үеийг үлдээсэн гэдэг зүгээр энийг харах юм бол англиар нь уншвал хүүхдүүд англи хэлэн сайжирна. Хоёрдугаарт нь нөгөө юу гэдүүлээ нэг түүхээ мэдэхгүй төрсөн сармжил байдал. тэрийг уншиж чагаар их гоё түүхээ ч гэсэн мэдэж аваад үнсэн нэг мэдээд тэгээд нөгөө монгол хүн байх гэдэг утга санааг ус мэдэх нэг чухал юм байна гэж. Сая контент контент хүртэл ингээд аягүй хүүхдүүд би ингээд монгол юм үздэг, гадаад юм үздэг гэдэг. Тэгээд гол нөгөө бид нэр ингээд түүхээр мэдээж бахархмаар байдаг. Гэхдээ нэг жоохон инсентив сэжүүр хэрэгтэй байдаг ч юм те. Тэгэхээр тэр талаасаа зураг олон талын ач холбогдолтой болов яг дөнгөж амьдрал хэлж байгаа, амьдрал дээр гарах гэж байгаа хүмүүс те. Би бол Чингис хаан гэдэг чинь бүх цаг үеийн түүхэнд хамгийн мундаг хүн гэж би хэлмээр байгаа байхгүй. Тэгээ тэр мэрийг гоё бахархалтайгаар хэлчихэдэг. Тэгээ дэлхийд гарна штэ бүгдээрээ. Дэлхийн иргэн болох байхгүй. Тэр үед ингээд яаж яадаг. Гэхдээ тэр нь нөгөө юу л да цээжэд дийлдэхээс арай өөр л дүү. Тэгж бахархаж болно. Гэхдээ өвөг дээдсийн хэмжээнд бас тэрийг дээдлж бас амьдрах хэрэгтэй. Тийм агуу бас үгийг үлдээсэн байгаа. Тэгэхээр тэр номыг л зөвлөе доо. За номын талаар ярьлаа. Одоо байлаа подкастын талаар яриад тий. За яг энэ амарчин подкастыг хизэнээс эхэлж хийхээр одоо үеийн санаагаа хизээ олсон юм. Би ингээл айгүй удаан бодсон юм а. Гэхдээ 2025 оны 1 сарын 1-ний өдөр бичсэн пост байдаг юм. Ягаад ч нөө хүний сэтгэл готрлоо шүү дээ. Хүмүүс хүн болгонд янз бүр бах. Би ихтэй их удаан готарч яваад тэнийг өдөр итгэцсэн. Хонгарал. Тэгэл итгэцсэн. Тэгээ нэг гоё болол тодорхой хаалцмаар санагдал 25 он миний гайхалтай жил байх болно. Би YouTube channel нэ би ингэн гэл та бүхэн ч гэсэндээ амжилт хүсье бүсийг л юм бичсэн чинь айгүй олон хүмүүс над руу ицсэн. Тэгээ нэг нөхөр яг нилээн нүдэн тусаад би ингээд хуваарь ийм мэд юм а хоёлаа ингээд хамтраад ингээд юм. Тэгээ тэр нь одоо манай мөөг явахгүй. Тэгэл 25 оны ихэнх тэгэл хоёлаа контент хийгээл ингээл тэгэл 25 оны 1 сарын 30-нд төлөвлөн цагаан сарын өмнөх яг анхны подкаст аваад тэгээ шууд цагаан дотор. Тэгэл би чи 90 жил болгон ямар нэгэн зорилготой байдаг. Тэгээд одоо ингээд нөгөө тэр өмнөх подкастаар 12 хоногс 13 хоногс 11 яг ингээд гүн үргэлжилж байгаа тэрсэндээ 21 22 дээр 23 дээр 24 дээр 25 дээр гэдэг ингээд юу яж байгаа байхгүй нөгөө жил болгон ямар нэгэн зорилго баг. Тэгээд тэрийг биелүүлж л байгаа юм л та. Тэр нэг нь бол подкаст байсан. Тэгээд миний амьдралтаас хамгийн зөв шийдвэрүүдийн нэг бол энэ байлаа. Сүүлийн подкаст болохоор ингээд бүр маш олон хүн төрсөн шүү дээ. Та тийм хүлээлттэй байсан уу? Ер нь гэхдээ тийм. Гэхдээ бүр ингээд улс орон даяараа ярьж гэж бодсон уу? Гөө, би гэхдээ ер нь байрал явчих واخа. Тийм, явчих واخа гэж бодоод гэхдээ яриач улс орон даяараа гэж бодоогүй байх тийм. Тэр бол гэхдээ тэрийг ингээд universal-ийг рекламдах зорилготой ч гэн хоорондоо юуж гэл. Гэхдээ тэр нь өөрөө тэгж ярих хүртэл нь явсан гэхээр амжилттай явсан байл гэсэн үг л дээ. Тэг бит хоёр нэг өдрийн хоол идэж чад тэгээ хүүхдүүд ярьдаг юм. Тэг яг шүнгэрлээд өдрийн хоол явж ийн гэх. Тэгэхээр заагаал янз бүрийн одоо хүртэл ажил төрөл мөрлөгийг ярина шүү дээ зүүн. Тэг юу цаа тэг. Ливер хүлээл юу ч байсан. Vibe нэг тийм амар юм ч байгаагүй шүү дээ. Хассан юм бол байхгүй. Нэг хэсгийг хасгаж байгаа болсон. Тэр нөгөө багш нар нөгөө багшийн сургуульд орж байгаа тий Яшоо найрцсан ойлооч сая ярьж байгаа. Тэгээ зүгээр л тэгж бодоод хасаагүй тэгэл яг хуу би энийга сайхан хүндэлдэг тий. Зүгээр битэр гөр 7 хоног болгон шахуу тийм манай найз нар бүр ингээд шоолоод байгаа юм чинь байнга ярьдаг юм а яриад баг мөнгө олчихлоо тэгээд тий. Тэнгүүд хүмүүс үлгэж аваад баг салсан сайн босон сурталчлаа гэж хоорондоо энэ мангар энэ тэнэг энэ нөө ингээл зүгээр л байнга өдөр тутамдаа ингээл бид хоёр их чөлөөтэй ярина штэ чи яаж яаж хүнтэй болж гинөө болохгүй нөө хоёлаа яаж хүүхдүүд ангиж авах эрхчлээ яг за төлбөрийн ингээ за фенсинг пианод нь би явуулчлаа шүү матин даалтын ингээ шүү тийм жил swimming-д нь явуулна ингээл бид хоёрын яг л номер 1 урдаа барьж байгаа юм л хүүхдүүд байгаа даа штэ хүний амьдралыг нарийн ширин нь бол мэдхгүй болонгүй шүү бол амархан баг. Тэгээ сайхан жаргал зовлон баясал харуусал бүгдийг л үзэл
Ер нь тэгэл амьдралд ам гарч болдгоо гэж. Тэгэл Тэгэл явж шүү дээ. Яг ингээд ам гарч болов гэсэн чинь яг нэг асуулт мөн ороод ирлээ гэд. Амарч яах яг юунд итгэдэг? Одоо би жишээлбэл манифесттэй амир итгэдэг байхгүй. Яг ингээд бодоод төсөөлж чадах юм бол авч чаддаг гэдэгт итгэдэг. Танд яг тиймэрхүү байдаг уу? Би сүүлийн үед их үйл үрддэг болж байгаа. Адилхан л да. Биний ингээл одоо нөгөө өстө болдгороо л болно гэж бодоод байна. Одоо ингээд бүх юм алдсан мэдрэмж байлаа шүү дээ. Миний л арх уучаадсны л үйл өрөх дөө. Одоо миний л тэр хүн шоглож явсан тий. Тэгээд би ч одоо ингээд намайг ингээд одоо элдвэр хэлж шүү дээ. Улс төрмөр одоо ингээд ялангуяа орсноос хойш. Янз бүрээр гүтгэн, янз бүрийн хүний ёсноос муухай юм хэлнэ. Зүрийн юмар гүтгэж гаргаж ирнэ. Миний аккаунтыг хүртэл хактаж үзсэн. Тийм. Тэгэл би бодож байгаа заа. Би чинь сүүлийн 2-3 жил маш олон хүн уурлуулж бухимдаж гомдооссон байлээ. Маш олон тендрийн хулгайч нарыг те их баригчдыг, тэдний хамсаатнуудыг одоо янз бүрийн гар үйл болсон хүмүүсийг ч юм ингээд айгүй олон хүн гомдоцсон байхгүй юу? Тэгээ сайн явж байгаа ч гэсэн миний одоо сайн яваагийн заахан гэдэг. Тэгэхээр бол нөгөө бодол зүг бол үйлдэл зүг бол заяа зүг гэдэг. Би ийм итгэдэг ш. Би амар прагматик байна гэл те. Юу гэж байхгүй амьдрал бол цэцгийн миний зөвхөн хөдөлмөр энэ төр гэл. Тэгээ үйл өргөдөг чи яг нөгөө бидний бас боддог шиг юм биш юм шүү. Тэгээл яг нөгөө өөрөөс нь л хамаардаг тийм ээ. Тэгээ би л бүтэн сар сайхан эрүүл амьдарч чад улам их хүчтэй болоод тэр чинь үйл өрн гарч байгаа шүү дээ. Тий илүү тийм нэг ялангуяа Нямсанбуу гарч манай подкаст норсон сууж би бас их холбоотой байгаа. Ер нь шашин шүтдэг үйл агностик гэдэг ус одоо илүү тийм бурхны шинтэй болж илүү бясалгаж илүү өөрийгөө ойлгож энэ mindfulness гэдэг юмыг одоо өөр төрөө туршиж тийм болж юм. Тэг илүү их тайван дотоод амар амгалан. Одоо 20-од наснд бол надад мөнгө карьер өрүүлж хол байлаа шүү дээ. Тэрнийхээ төлөө өст амар ажилласан. Тэгээ 30 та амьдрал өөрчлөгдсөн. За амьдрал тэр чухал биш юм байна. Мэдээж сайхан доктортой амьдрал гэр бүл чухал. Тэгээ тэр эрх байлгүй. Дотоод амар амгалан аз жаргал. Тэгээ хүнтэй ингээд сайхан. Өнөөдөр би ингээд 3 хүнд ингээд сайхан сэтгэл төрүүлжүүл магадгүй миний талаар хаа цаашаа 9 хүнд ирэх ч юм уу. Тэр хүмүүс надад тэр хүмүүс магтуулах гэдэг байна. Нөгөө 9 хүн ирээд хаяа гудамжинд харахаар нэмсэглэх ч юм уу те. Зүгээр нэг энгийн зүйлсээс нэг таашаал гоё мэдэрдэг болсон юм. Нойр амар бүлээх ингээ салхи ингээ гих мэдчихлэн тийм. Амар жоохот ингээ маш их юм хийгээд байгаа шүү. Бүр 11 юм ингээ хийгээд байгаа шүү те. Цагийн менежментийг яг яаж хийж ийна гэдэг бүр ингээд айгуу сонирхолтой санагдаад. Энэ бол нэг яаж амжуулж чинь бүгдийн төлөвлөл бичээл яваад байгаа юм. Одоо илүү их тэгж байна. Нэг ахлах сургуульд юу гэдэг ш. Итали ресторан манай тэр гоё ресторан байсан. Хойно хоёр амар царайлаг Итали хоёр ах. Нэг нь галтгаагаа, нэг нь уртгаа хариуцдаг. Тэгээ хойдлын тэр юу би аягтаа угаадаг гэсэн. Галтгооны хан дээр нь work smart not hard чөлөөг авчихсан. Их үш ухаалгаар хэлбэрлээд. Тэгээд тэр зарчмаар их явах гэж хичээдэг. Тэгээд ингээл тэр ихтэй амар гоё ресторан байсан. Бүр ингээд Канадын мөх томчууд орж. Тэгээд бүр галтгоороо ингээд галтгоор хойшоо орж ирээд нөгөө галтгоо хариулсан манай нөгөө эзэнтэйгээр орж. Тэгээд бүр намайг хүртэл бидний аяг тавыг угааж аваад баярлаа гэж хэлдэг. Айгу том соёл зааж байгаа юм. Тэгээд тэр ерөөсөө мартагддаг. Тийм учраас тэр ажлыг хуваарлах одоо бол нөгөө чаддаг хүнд даатгах би их төвжрэлд явах дургу ийшээгээ ч гэсэн сая ингээл мопед дээр түрээслээ хүрээд ирж байгаа шаардлагагүй зүйлсийг уулзаж ярилцах шаардлагагүй ч үгүй. Одоо яг бүр зүр уцаар ч юм уу видео кол хийж ажиллавал тийм. Тиймэрхүү аль болох тэр цагийн менежментийг яг нэг дор олон ажил амжуулах тал дээр бол тэгж их хичээж. Тэгээд эцсий биш үү тий. Нойрлоо бэл. Би бол ингэж хэлмээр байна шүү. Нойрч өгрөөд бол мэдчих тий. Манай шавнар би одоо шоон дээр зааж үзээгүй л Universal дээр заадаг бол тохиж мохоо.
Тэгээ юм шигдэд орчдөг beanbag chair гэдэг шүү дээ. Очоод яач. Хажуудлын өрөөнд ороод beanbag chair дөрөнд хүүхдүүд надаас хайгаад нөгөө унтчаар хөөж гаргаж игнэ гэж байна. Чи 20 минут дунд манай хичээлж 2 цаг орж байна. 20 минут дунд чи ороод ирээ. Зүгээр 20 минут хичээлэл алдаа биз. Чи цаг 40 минут 2 цаг зомби ирж ийснээс зүгээр сайхан сэргээл усаад 20 минут усаад 0 ороод тэ нөр удаа суугаа. Ороод. Би л унтуулчдаг гэсэн шүү дээ. Бүтэн ойртой байх чинь амар гоо ингээд бүр нөгөө их төвшин юмч ярьж байсан шүү дээ. Бүхэл бүтэн салах гэсэн хосуудыг аварчсан байгаа байхгүй юу? Тэр ажлын бүтээн гэж тий. Тэгэхээр ерөөсөл нойр л юм. Тэр бүтэн нойртой байхад ямар ч ажил менежмент бүгд. Тань тэгээд яг чөлөөт цаг гарч ийн чөлөөт цагаараа юу гэж амар их шүү дээ. Тийм үү? Нөгөө агуу олон ажлыг чинь их бага хугацаанд амжуулж байгаа. Вау. Тий. Гардуу гэж бодоод байсан шүү дээ гэхгүй тийм. Энэ олон юм хийж байгаа гэж бодоод. Багийн хүнд гарахгүй. Одоо надтай уулзъя гэвэл би одоо харин нэг жоохон бие махбод дээр анхаарах цаг нь болцсон юм байна. Би бас нэг өнөөдөр нүдэндээ бас загсан тарилга хийлгээд хүн шоолголох та одоо авах юм уу гэх. Яа тэгтээ амар өвдөж байгаа сте загсан тарилга. Гэтэ сүүлийнхэн гайг болцсон үлээ. Аппаратаар юм яг 900 зэрэг ингээд өвчин намдах маск тавьж байгаа. Өнөөдрийнх бол зүгээр лээ. Тэгэл гоё жимд явж эхэлж чинь тийм. Би ихтэй жимд явах тусам тараалаадах юм аа. Ядраал идэх. Тэгээ гоё хайкинг хийгээл байгаль маягаар их орхон бахаар. Гоё байна тий. Буцаад нэг комеди дээр эргэж ирмээрч юм шиг ойрт хийсэн. 3-4 жил болчихлоо шүү дээ. Тий. Би сая танаас асуух гал гэж илаа. Баяраад хоёр нэг хийн гэдгсэн яасан. Тий. Баяраа битүү хийн гэсэн. Тэгээ цаа чин найз охноосоо салцсан шүү дээ. Тэр амар тоос идэв байсан. Яа нөө хүний тэр сэдвэн тэр байсан бохоггүй. Чигт айгуу сайн бүр тэр чинь бол бүр зүгээр л нэг дугаарын дундуур байсан шүү дээ. Рил болгож тастаа сайн байсан. Би айгуу сайн судалсан. Юу тийм үздэг. Тэгээд яг подкаста хийхдээ зориулаад бүр ингээд нөгөө 18 19 оны нийтлүүдийг олчихсон. Тийм байна. За тэгээд яг ингээд төгсгөлийн асуулт руу орж байгаа юм байна л да. Энэ нөгөө нэг яг мэргэжил сонголттой ажлын байртай холбоотой подкаст учраас яг ажлын байрны хувьд таны хувьд яг чухал гэсэн 3 зүйлийг хэлвэл одоо байршил, цалин, удирдлага хамт олон гэж маш олон нөлөөлөх хүчин зүйлүүд байгаа шүү дээ. За яг 3 чухал гэвэл яг аль гурыг хэлэх вэ? Энэний өмнө зүгээр нөгөө юу гадаг л та тий. Энэ нөгөө AI хөгжилтэй холбоотойгоор бид нар нөгөө аливаа зүйлийг боломжтой байдал бишээ харах хэрэгтэй болчихсон. Одоо бодоод үзэхгүй та. Дэлхийд ингээд 3 дугаартай явах гэдэг юм шүү дээ. Тэр ийм том биетэй цэргүүд хоорондоо ингээд байлдах биш болчихлоо шүү дээ. Нүдний шилдээр нойрдод конап дараал бөмбөг аях тий. Тэгэхээр дайнд цэрэг хэрэггүй болчихсон юм шүү дээ. Энэ сая цэрэг юм баг. Зүгээр бүр тэдгийн 3 дугаар дайндаа тулуул шүү. Тэгээ өндөрлөгтөнч байхгүй болох цөмийн дай бол. Энэтэй агаар нэгээр ер нь чи бид нэр хэрэггүй болчихдог. Тэгээд ямар ч салбарт тий. AI agent ухсраал 10 ажиллаж шүү дээ. Тэгэхээр цөмөрөө тэр талаас нь харж саяны миний ярьсан 3 чадвар шүү дээ. Тэрийг аягүй сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тэр Excel дээр аягүй сайн ажиллаж сурах хэрэгтэй. За Prezi, PowerPoint болоод AI-аар ядаж тий presentation-ыг явуулах. Ямар ч юу байсан яг хувь хүний ур чадвар талаасаа тийм ээ. Би бол Gen Z манай Gen Z үеийнхэн бол надад хэлбэлтгүй мэдчихэж байгаа. Ганц хоёр тийм red flag-удаас бас болгоомжлох хэрэгтэй юм шиг байна л да. Ажлын байр дээр. Хүний загинж зандардаг үе өнгөрсөн. Gen Z үе ажил хийж чадахгүй, нүг даахгүй байна гэж ярьдаг хүмүүс. Тэр хүмүүс Gen Z үеийг ажиллуулж чадахгүй байна. Цаг үе мэдрэхгүй байна. Хоцрогдсон байна. Манай Universal Gen Z үеийнхний анхны насан турш гэдэл бид нар аваад тэгэл тэрийг хамтдаа гэхдээ мэдээж хүн л юм чинь ингээд модалцсан байна. Ойлголцсон шүү дээ. Би нэг ч удаа багш нараа ч юм уу, шавь нараа ч юм уу загинж үзээгүй. Би хүн загиндаг царайтай л юм бохгүй. Яг ингээд тэрэн дээр чинь ойлголцсон. Яаж хөдлөх юм? Наад бол ч гэсэн юм орон би ойлгож байна. Энэ болгон дээр чинь гэхдээ амарлаг давуу талууд бас байгаа. Тэрийг нь бас харж тийм ээ юмыг ингэж хялбараар хийх. Тэгэхээр тэр загин зандардаг. Тэр бол red flag байхгүй. Яг уу одоо үтгэдэг болсон байгаа. Ажлын цагийн хувьд уян хатан байж чадах уу энэ төр гэдэг юм. Ажлын ачаалал даах уу ч үлээ.
Тэр ярилцлага дээр асууж байгаа бол тэр бас би жоохон хөдөлмөрийн мүлжлэг талаас red flag гэж хэлмээр байгаа юм. Ажлын ачааллыг тэр тэдрүү хааван заяа. Дургу юм амар хийх өдрүүд гарна. Сунж ажиллах үед байна штэ. Тийм. Гэхдээ тэрийг бас шууд ингээд тэрүүгээрээ төрөв ярих гэдэг компаниуд гэдэг. Тэр чинь залуу хүн болохоос боол биш байхгүй. Тиймэрхүү зүйлсийг бас анзаарах хэрэгтэй болов. За тэгээд нөгөө юу гэдэг нь штэ тий. Компани соёл гэж байгаа шүү дээ тий. Тэрэн дээр хүмүүс хэр их давтамжтай орж гарч ийн гэдэг. Одоо ингээл зарим компанид чинь тийм яа. Манай захирал чамайг харин ч гайгүй загинж ийн гэдэг л тий. Тэрэн дээр ингээд тасцсан тийм зүйл. Гэхдээ тиймэрхүү менежментийн жоохон red flag-ууд тэр тэгэл ер нь бол ингээд залууч вэ юу ч вэ яг ур чадвартай л байвал тэр цалин бол харамгүй гэж байна шүү дээ. Цалин бага өгдөг газрууд л надад red flag санагдаад. Би одоо зүгээр яг starting salary-г мэдэхгүй байна л да. Гэхдээ зүгээр нэг жишээ хэлэхэд би энэ компани энд хоёр захиралтай уулзч үзээгүй шүү заяа. Энэ компанид би нэг ч өдөр ажиллаж үзээгүй. Зүгээр Max Group байгаа байхгүй. Одоо рекламч бол надад ямар ч хамааралгүй компани шүү. Max-ийн хоёр ахтай компьютер зэрэг. Тэгэнгүүт жил болгон мэдээ явдаг. Ажилчдаа 1.7 тэрбум байраа шагналаа. 1.9 урамшуул. Энэ green flag тийм ээ. Max-ийн хэрэг өгд юм шүү. Гэл ингээд өөрсдийнхөө мөнгөөр зам тавилаа мавлаа. Ашиг олж байгаа. Гэхдээ одоо нөгөө бухархны шашны юмар өгөх тусан. Автаа тийм. Ингээл хүн ер амар баян мөртлөг голоо цогсон мангар нүнжиггүй ахнар байдаг байхгүй. Тэгэхээр яг би тэдний өдөрт мийг мэдэхгүй шүү. Зүгээр баг цалинтай ч биш магадгүй хамаагүй. Гэхдээ би өөрөө тэхийг боддог байхгүй. Одоо ингээд хамтарч ажиллаж байгаа хүмүүс одоо мөгийн битүүрэл 50-50 гэж сургалтын төв дээр за чи энэ операшныг хариуцаа 50-50 гэдэг байхгүй. Тэгэхээр тэр байдал хэр өгч ийн гэдгийг харах. Иймэрхүү зүйлсийг илүү сайн анзаарах хэрэгтэй юм шүү. Тэр юм бол location дээр бол дараагаас бол. Цэвэр нэг юун дээр хэлээ л да. Green flag талаас CEO гэд юунд байсан байхгүй. CEO ямар ч премиум групп ингэ шингэлээд одоо ч юм. Тэгээд нөгөө IPO зарлаад олон нийтийн компани болохгүй. Тэгсэн чинь гангар захирал шууд одоо олон нийтийн мөнгө аюу тааварлаа. Одоо Sakura тавар дээр тохоо ингээд би бас нэг хувьцаа эзэмшиж байна. Ингээд хям түрээстэй газар руу нүүж амар том хариуцлага. Энэ green flag гэхгүй. Эсрэгээр мөнгө босгочоод офисоо гой болгоцсон одоо ганц хоёр компаниуд байгаа би ихтэй хэлмээргүй. Ийм жижиг сажиг юмнууд чинь л одоо юу тийм шүү дээ. Тэр чинь хувь хүнийг ус төлөвшүүлнэ шүү дээ. Тэр чинь нэгээрээ оюу толгойд ажиллаад гарсан залуучууд ерөн сайн явж байгаа. Би бүр оюу толгойг л магтмаар үдээ. Тэр Rio Tinto-тэй хийсэн гэрээ мэрээ тэр нарийн ширийн ярмаар. Чи дэлхийн хэмжээний том компани оюу толгоогоос аваад оюу толгоон соёлс оролцдог. Ядаж тэ нөгөө автобуснаас буухтаа нэг ирээ буухаас ахуулаад тийм ээ аригтараас ажлын байран дээр уухгүй. Тэгэхээр тэр байгууллагын соёл нь ямар байна гэдгийг хөндлөнгөөс ч юм уу орж ирээд те ингээд хараад хүмүүс нь ямар хуу байна нүдний гал нь унсан байна уу яасан байна гэх бүх талаас нь тэрийг их сайн анзаарах хэрэгтэй юм шүү. Өстой гоё үнцэг гарч ирлээ. Нэг Facebook дээр бас явж ирсэн шүү дээ. Ямар байгууллагад орж болохгүй вэ гэдгсэн чинь яалтчгүй нэг хідэн яг нэрийн дуртад яах юм те нэг хідэн байгууллага ингээд маш олон хүмүүсээр бичигдсэн байсан л да. Тэгэл би бас өөрөө бас зарим нэгт нь байж үзье. Тэгээ би яг л энэ да гэдэг зүгээр тэгж харж ирсэн. За одоо тэгээ сүүлийн хоёр асуулт нь гэх юм бол одоо танаас нэг юм 17 18 дээр нэг дүү нэрээд би ингээд яг мэрэгжил сонголтоо хийх чинь аа. Ер нь улс төрийг жоохон сонирхоод байгаа. Гэвэл та яг ямар зөвлөгөө өгөх вэ? Улс төр Тэггүйгээр хэлж байна. Манай төрсөн дуугаас 17 тоо. Надаас 18 сар дүү. Манай бүр хүүхдөө гэж тухайд анаа. 17 та хүүхдүүд тийгээд би ерөөсөө нэг хоёр зам л байгаа гэж хэлдэг дүүдээ. Одоо яг төрсөн дүүдээ хэлдэг зөвлөгөө одоо бодвол сонсож байгаа хүүхдүүд ч гэсэн хамгийн үнцэнтэй байх тийм шүү дээ. Хоёр зам л. Тэгээ AI руу идэх. Нэг бол гулгаж байгаа тал руу дараа. Яг тэр AI руу дараа. Тэр гал руу явж байгаа. Яг тэрүүгээр мэрэгш тэр метагийн тэр ажилтан болохын төлөө өөр юм гэсэн AI компанитай болох яг код бичээд ингээд сур яг тэр бүх Python тэр бүх програмуудыг нь сур AI инженер бол тэгээд алцаад гараад. Эсвэл тэр чигтээ зайлаа зогт те AI чиний ажлыг авахгүй одоо те би бол дүүгээд идэх байхгүй цаа мэдв тийш бодлоо байхгүй те тоогооч болох уу те одоо ингээд
би нөгөө технологийн их сургуультаас хамтарч ажилладаг нэг хүүхдүүд. Дараагийн нөгөө Jensen Huang гэлдэг. Дараагийн тэр бунтан гагнуурчин байхгүй. Жам байхгүй. Хүнсний технологич байхгүй. Тэгэхээр манай дүү ингээ айгүй хөргөн хоол мал хийдэг. За агаан сошиал машин дээр юмд туслаад байгаа. Чи Европ руу culinary arts-аар сур. Тэгээд Америкт ресторан хийж үгүй тий. Бизнес чи өөрийн гэсэн ресторантай. Тэгээ мэдгүй би бүжигч мал гэдэг. За мэдгүй тэр бүгд өөрийн хан сонголт. Ямар ч би тийм санал тавьсан. Миний саналыг бол тиймчгээгүй үгүйчгээгүй байгаа. 17 дүү маань. Намайг яг хин гэдгийг мэдэхгүй байх шиг байна. За тэр яах вэ? Тэгэхээр тоогооч гэсэн чинь одоо бас нөгөө нэг хоолны рил хийгээд цалигаа болоод. Тий. Би бас тийж хийгээд байна. Тий. Тэр чинь нөгөө хоол хүнс гэдэг чинь хизээч яахгүй. Тий, хизээч тий. Одоо чинь өсчин гэдэг мэрэгжил хизээч AI орлохгүй байхгүй. Тэр нэг AI бичлэг яваад бас чинь зүгээр л AI бичлэг. Тий. Чинь мис бариад хүний толгойд онцлог өсчин хизээч AI орлохгүй. Хизээч ойр мүдтэй тий. Нэг мөсөн тэгж цухтуул яасан гэдэг. Тэгээд хамгийн юу нь бол чухал нэг хэсэг байгаа. Сэтгэл санааны сэтгэл зүйн эрүүл мэнд байгаа. Сэтгэл зүй mental health айгүй их байна өрсөлдөө тий хүн төрөлхтөн тэрүүгээр технологи хөгжих тусам одоо тэгээ дээрээс нөгөө хүний тархийг ус судлаагүй 90% судлаагүй байгаа бид нар яагаад готраад байгаа тэгэл яг уу допамин серотонин баланс алдаж байгаа айгүй анхан үедээ явж байгаа байхгүй тий сэтгэл зүй гэдэг бол их чухал байгаа за бүр ирээдүрүүгээ чиглэх юм бол сансар окторгоор аялах бах ялангуяа Марс руу аялал энэ мэт зүйлс бол одоо Монголд манай говийн цөлмөл дээр экспериментүүд их сайн хийгдэх бах. Нэгэнт мэрэгжил сонголт хэмжээ байлаа. Actual мэрэгжил рүү орё л тэ. Аимшигтай ч юм шиг, гайхамшигтай ч юм шиг genetic engineering гэдэг салбар бол амар юм хүлээж байгаа. Тэрийг гений инженерчил бол нэгсэн доо. За одоо танаа нөхөрт хоёрыг болоо. За чиний нүдийг аваад, нөхрийн хамрыг аваад, чиний энийг аваад, нөхрийг гой өндрийг аваад ингээд нэг шинэ супер хүн бүтээх. За яг ихний ээлжинд бол мэдээж нөгөө сэтгцийн өвчин ч юм уу те нэг байглаас яасан синдром энтрийг бол арилгах талаас явах бах. Тэгж байгаа сүүл нөгөө косметик гаргалгаач анх тэгж яасан шнэ. Нүүрэн түлэгдсэн хүнийг л имжлэхийн тулд хуулиар батлаад төгсгөлд нь ихэнх косметик гаргалгаанд орсон хүмүүсийн нүүр түлэгдээгүй л байсан байхгүй. Гоо сайхны болж уурс. Тэр шиг тиймэрхүү ирээдүй бол бидний хүлээж байгаа тийм. Тэгэхээр энэ бол нөгөө нөхөн өрчмөн салбар гэсэн үг тийм. Нүгээр сурна гэвэл одоо их барих нөхөн өрчмөн тийм салбар. Тэр зүг рүүгээ бол явах бах. Нарны технологи гэдэг нэг аимшигтай тийм vision technology ийшээгээ бол явах бах. Тэгээд ер нь бол хүний тарих инженерчлэл энийг бол барах юм бол байхгүй шүү дээ. Тэгээд дахиад дэлгэд тэр нарийн мэрэгжил хүн төрөлхтөн чинь ингээл дандаа ингээд буцаад circle back гэж. Одоо нөгөө маш их юу яаж байгаа вэ? Маш их үйлдвэрчил чинь ингээл цүнх мөнхийг ч юм уу хэдэн мянгаар нь үйлдвэрлэж шүү дээ. Гэтэ хүний гараар оюусан цүнх илүү унтах байхгүй тийм. Одоо манай нэг найз бол аюу зэм юу тренд байна гэдгийг харж байгаад хөөргөний үйлдвэртэй жишээ. Хөөрг хийдэг. Тэгээ орчин үеийн гэхдээ хөөрг үнэтэй байхгүй. Тийм. Их мэдчлэн зүгээр тиймэрхүү юм дээр их гэрхаа байх. Тэгэл STEM cell биологийн салбарт бол гайхамшигтай нээлтүүд бий болох чинь тийм ээ. Анхны 200 наслах хүн бол төрсөн байгаа гэж ярьдаг. Би тэрэндээ бол огт эргэлзэхгүй байгаа. Тэгээд хүн өөрд амьдрах ирээдүй рүү чиглэж ич магадгүй ухаан ухамсар өрөө чинь тархинаас чинь салгуул гээл тоо эрдэмтэд их ярьж байгаа. Хүн тэгээд явж хүүхдийнхаа боловсрол өөрийнхөө эрүүл мэндэд хамгийн их мөнгөийг зарцуулт юм лээ. Яг өнөөдрийн байдлаар гэхэд англи хэлтэй цэцэрлэгийн багш бол маш төв 8 сая төгрөгийн цалин бол авахар байгаа. Хувийн цэцэрлэгт багангийн багш ч гэсэн адилхан. Гагнуурчин миний мэдгээр 19 тонн гагнуурч байгаа хүмүүс 8-9 сая цалин авдаг юм лээ. Тэгээд би анзаарч байна ерөөсөө эдийн засгийн хувь мэл ярихгүй байгаа. Нөгөө цагийн арц гэж хэлэх гэдэг юм л да. Би тэр мэрэгжлэг гэж байгаа юм шүү. Одоо сурах тийм ирээдүйд яг AI-ийн төсөлмжтойгоор бол одоо хуулийн фирм бол 10% чинь ажлыг бол байхгүй болчихж байгаа. Тэгэхээр тэр тал дээр бол айгүй хүнд ирээдүй хүлээж байгаа. Гэтэ энийг ашиглаж чадах юм бол айгүй гайхамшигтай ирээдүй хүлээж байгаа. Таг өөрийнхөө 5-аас 10 жилийг юу гэж харж байгаа вэ? 25-аас 10 жил үү? Яг одоо 5 ч гэж хэлсэн бол 10 ч гэж хэлсэн болно гэдэг. Ойрын 5-аас 10 жил
мэрэгжлийн ажил мэрэгжлийн хувьд улс төртэй холбоотой болцсон байж магадгүй. Бас ямар ч байсан энэ тендерийн тухай хууль, татвар халамж, нийгмийн даатгалын бодлого. За тэгээд орон дээр хийх кампайн хүсэж байгаа энэ хуулиуд батлагдчихасаа магадгүй би батлагдчих байгааг үсэхгүй. Энэ улс орнд тийм өөрчлөлт их макро хэмжээнд яасан ч бай, төрийн ордон дотор ч байна уу, гадна ч байна уу, гар бие оролцсон. Хувь хүний хувьд би үнэхээр боддгийн шашин, бясалгал, тайван байх, оюун санаагаа удирдах, сэтгэл санаагаа удирдах төр үнэхээр мастер болмоор байна. Тэгж чадхаа бас би уг нь бол одоо жилийн өмнөөс бол гэр бүлтэй болох гэж хариулж байсан ба. Одоо сайхан хоёр хүүхдийнхээ аз жаргалтай байдал Монгол хүн болж төлөвшөлтөөр анхаарай. Тэ no time for dating хүсэлж алга тий. Тэгэхээр төвийн хувьд өөрөө гоё тайван сайхан байж би ч юмс сая 35 өрөө за явах та ядаж нэг амьдралынхаа ахаад 35 жил байгаа үйл гэж найдах юм биш. Тэгээд нэг сайхан бодол зүй, үйлдэл зүй ингэж явахын тулд явъя гэж бодож байна да. Тэнд одоо тэгээд дахиад ингэ хэлэх юм байгаа юу? Яриаг үлдсэн юм байгаа юу? Гайгүй бахоо. Тэгээд ер нь бол яг хуу нөгөө хүүхд залуучуудтай хэлэхэд мэдээж хүн мэрэгчлээ сонгоно гэдэг амьдралын хоёр том сонголт байдаг гэж боддог юм. Хоёр дахь нь эхнийх нь бол хань ижлээ сонгох гэдэг. Тэр мэрэгчлээ сонгох тал дээр бол мэдээж хамгийн түрүүнд өөрөөсөө асуух зүйл бол би юунд дуртай вэ? Хамаагүй тийм одоо ингээл намайг бол баг байхад юу яадаг гэсэн бохоо. Математикч мэрэгжил битгий сонгох. Яа тэгэхээр нөгөө математикч хүн чи юу их юм? Математикийн багш шилэн гэдэг гэсэн. Тухайн үед зөвл байсан баг. Ингээд битгий зураач бол. Тэгээ хамгийн ядуу хүмүүс зураач нар байдаг л. Ингээд зөвл байсан байхгүй. Эцэг ихийг буруутгах байхгүй. А гэтэл одоо математикч болж байгаа л та. Боломж чи хязгааргүй шүү дээ. 360 градус эргэх сенсор шүү дээ. Одоо бүх юм ингээд автомат болчихлоо шүү дээ. Тэрний яг дэвтгдсэн юм гэсэн үг шүү дээ. Зураач болж байгаа л да. Тэгвэл ч яг гоё хамгийн лаг Apple, Google дээр график дизайныг нь хийн шүү дээ. Логон систем шүү дээ. Тийм үү. Одоо нөх хуучин тэг байхгүйсэн мэрэгжил чинь буцаж орж ирээд технологийн тусламжтайгаар тэрийг мөнгө хийх тийм болгож хувирж болж байгаа. Одоо ингээ манай одон өндрийн жишээ нь шинжлэх ухаанаар мөнгө хийж дээ. Тийм. Хойч бол нэр 20 жилийн өмнө Монголд бол биологч болох, түүхч болох бол сайхан уудаг нүдний шил зэтэрсэн их сургуулийн багш л байж. Одоо тэгэхээр тэргээр мэдлэгээр мөнгө хийж болдог болсон гэдэг чинь. Одоо миний сайт дээр яриад байгаа тэр Malcolm Gladwell гэл зүгээр л ингээ судлаа л юм nerd-ийг тэр чинь ингээ подкаст дээр бүрстэй хитэн тэрбум таталттай гэнэ. Дуртай амиа хийгээд тэрүүгээр мөнгө олох боломж ялангуяа контент бизнесээр ч үнэ эсвэл бусад тэрийг ашиглаж чадах юм бол бусад том компаниудтай харилцах тийм хэмжээнд болчихж байгаа байхгүй. Тийм учраас зүгээр миний дөнөр үзэж байгаа бол яг одоо юу дуртай байна. Дуртай юм олоогүй бол дахиад завсарч ил авчих. Дуртай юм хаа. Тэгээд завсарч ил аваад олоогүй бол дахиад ав. Амьдрал ерөөсөө тийм юу биш. Яарад ах шаардлагагүй. Чамаг тий ингээд чамаг орхоо явчихгүй дэлхийн иргэдгээр иргэд хайда цагаан сар мэд амар сургуульд орсон л гэж асууна. Тэгээд болоод тэр асуултыг өнгөрөөчих юм бол тэгэл дуртай юм өршүүлээд хаагаад болцсон насараа. Би нэр амарч хахаас яг нэг юм асуу гэж бас мартсан байна. Ер нь 10 жилийн хүүхдүүд математик гэдэг хичээлийг одоо хийх ёстой. Одоо ингээд манай найзууд ингээд ярьдаг байхгүй. Та нарын тэр сураадсан математик чинь одоо амьдрал дээр чи ямар хэрэг болт юм бэ? За нэмэг хасах 30% хаал мэдж хаад яг тэр синус косинус чи одоо хэрэг болоод байгаа мó гэж асуудаг шүү дээ. Тэгэхээр та энэ дээр ямар хэмжих вэ? Яг математик хэрэгтэй мүү хүний амьдрал? Танаа тэр найзууд чинь хэрэггүй байхгүй юу? Магадгүй надад ч хэрэг болоогүй. Магадгүй чамд ч хэрэг болоогүй. Хоёулынх нь энэ сууж байгаа барилгыг барьсан хүн хэрэг болсон. Энэ гэрлийг асаах хүнд хэрэг болсон. Тэр чинь энийг хийж байгаа хүнд тийм ээ. Энэ жинхэнэ мөнгө хийдэг, жинхэнэ ухаантай бидний утсан дээр GPS-ийг хийж байгаа, ухаалаг утсыг хийж байгаа өнтер косинус нь хэрэг болсон юм аа. Тэгээд ер нь бол математик бол эцээч модноос гарахгүй. Бүх шинжлэх ухааны хаан чинь, бүх шинжлэх ухааны боолн чинь. Тэгэхээр мат гэдэг чинь өөрөө хүнийг айгуу гой сэтгэн бодоход ер нь ямар салбарт байхгүй. Тэгээд дээрэс нь зүгээр нэг ийм үг гэдэг юм. Амьдрал хэцүү. Гэхдээ тэнэг хүнд бүр хэцүү гэдэг байхгүй. Мат сайн мэддэг хүн бол багын тэнэг байна гэж байхгүй.
Хизээш модноос гарахгүй л гэсэн. За ингээд урилгыг маань авч ирсэнд маш их баярлалаа. Би тэгээд амарчахыг яаж мэддэг босноо бас гэл ирч гэж бодлоо гэхгүй. Анх бол угаасаа ингээд нэг комедиан гэж ингээд гарч ирээд ингээд мэдчихэж байгаа шүү дээ. Гэхдээ одоо ингээд миний фэйсбુક руу орохоор ингээд баахан Монголын ховч үний дээр ингээд байдаг байхгүй. Манай нөхрийнх рүү орохоор тийм юм байдаг. Нэг арай дэлхийн төвшний ч юм уу да тий. Дэлхийн мэдээ юм ингээд байдаг. Тэгээд нэг NBA үздэг болохоор бүр ингээд айгу тиймэрхүү мэдээлэл амирх байдаг. А гэхдээ яг Монгол нэг хэдхэн хүмүүсийг ингээд яг хайлтан дээр нь дэг үн гарч ирдэг байхгүй. Тэгээд тэр хүмүүсийн нэг нь одоо амарчаах байдаг юм аа. Тэгээд би яг тэр үеэс эхлээд би ингээд жоохон онцгойч гэх юм уу одоо онцолж хардаг болсон гэх юм уу. Тэгэл удахгүй амарчин подкаст гэж гарч ирээл ингээд одоо л бүх дугаар нь ингээд аль болох дандаа сонсоод явдаг. Яг го зарим нэг нь орхицсан байж бас магадгүй байх. Баярлалаа. Тэгээд өнөөдөр бас яг NBA talking дугаар биччихээд явж байгаа. Яг тийм. Тэгээд ямар гоё энэ одоогийн хүүхдүүд залуучууд гоё юм соёл 60 хэдэн зочинтой байсан. Нэг л зочин цэцүү байсан. Энэ л нэг манай бас ивент хийдэг юм хамтран ажиллаж байгаа Макарон Морийнх нь. За ихний подкастаас ивент хийж билээ шүү дээ. Одоогийн залууч өөр. За их баярлалаа. Ялалаа. Тэгээд Макарон нэг задлаад харцуул хэрэгтэй. Би юм байна. Гоё юм байна. Яг нөгөө монголчууд нөгөө бэлгийн морины шүдийг үздэг үл хийдгийм. Саяхан нэг дээр үе нэг эмэгтэй найзтайгаа би нөгөө мопед нь сууж агаад таарахгүй. Хөө юу вэ нөгөө нөхөртөөгөө явж ирсэн үү яасан. Хөө сайн уу мэн үү гэсэн чи би сайн хаварчаа сайн уу гэж чи юу өгшин яриад дээ гэж явуулсан. Өөр ирэхгүй тийм болсон байлээ. Та зургийг харсан уу гол нэгэд тий. Би бол наач зураг хийж Мичико подкаст би биш. Энэ манай Sean English яасан хөрхийн. Лого манай Denver Nuggets байна. Зөвлөлийг хийсэн шүү дээ. Юу Мичико подкаст ямар үү. За би энийг story дна. Энэ яасан. Гой. Тэстэ баярлаа. Тий. За, өрсөнд баярлаа. Тэгээд та бүгдийн ялангуяа Чикодо болон Реалтных нь та ажлын амжилт хүсье. Маш олон гоё подкастууд хийгээрэй. Хоёулынгийнх нь подкаст болгон сүлтэй байх болтугай гэж өрөөмөрөнд би сая яг ирээд байж байхдаа бас их бодож илаа. Ийгөө хичээлтэй ажиллаж байгаа ч гэсэн заавал хин нэгний анхны зочин болж байгаа нэр үндэ хэрэгээ. Анх инх төвшин юмж минийх орно гэж зөвшөөрөөгүй бол бас ийм сайхан подкаст явахгүй байх байсан. Би тэр үндийг тадрахдаг юм. Тэгээд тэр болгонд анхны зочин хүн дурсд юм билээ. Та сайхан болгон сүлтэй байх болтугай гэж өрөөмөр байна. Та баярлалаа. Тэг өөрийнхөө подкаст нэр хэлдэг. Би махуудын оюун санааны, сэтгэл санааны эрүүл мэндийг хүсье. За маш баярлалаа. Таны бас зорьсон одоо мөрөөдөл юмнууд бас биелэх болтугай. Баярлалаа. Маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаа баярлалаа.